Байшингаа жоох урагшаага барих байж. Арталтаа ингээд нөгөө суугаад амрах өрөө талбайгаа гаргах хэрэгтэй юм байна. Тэгээд бас ер нь германууд урагшаагаад барьдаг л та. Манайхан болоход дандаа хойшоогоо хойдолтой өрөөд идэг шүү дээ. Дэлхийн өнцөг булан бүр тархан суугаа бүхий л монголчуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. Экспертийн яриаг энгийнээр хүргэдэг Property podcast-ийн маань энэ удаагийн зочноор сошиал орчинд Gardner төгсөө гэдэг нэрээрээ олон танигдсан. Төгсөө ахтайгаа уулзахаар бид бүхэн гэрт нь өрөөд ирсэн байна. Сайн байна уу тань? Энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийн. За сайн байна. За тэгээ төгсөө ахтаа манай урилгыг хүлээж авч манай подкаст оролцож байгаа танд их баярлалаа. Тэгээд төгсөө ахтаа одоо манай үстэй зориод өөрийгөө нэг товчхон танилцуулж та одоо хаана сургууль сурж байсан бэ? Хаана ажиллаж амьдарч байсан бэ? Түүхээсээ хаваалцвал бидэнтэй. Би ер нь бол Улаанбаатар хотод төссөн. Ер нь бол Камнедэд төссөн. Тэгээд одоо 10 дугаар ангиа төгсөөд одоо 50 дугаар сургуульд сурч исэн. Нэг сургууль юм байна. Нэг сургууль. Тийм 50-аар төгссөн. Тэгээд мэргэжил бол яг барилгын техникумд дулааны шугамжуулж ирэх мэргэжилтэй. Тэгээд одоо за 52 дугаар сургуулийг төгссөн юм байна. Дулааны барилгын техникумд дулааны техникч мэргэжилтэй болсон. Тэгэл их нэртэйгээ суугаал. Тэгэл ер нь бол тэгэл 3 хүүхэдтэй. Тэгээд одоо бол энэ яг бэлгэд энэ Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд энд амьдарч байгаа. Энд дээрээ та хэдэн жил болсон бэ? Энд ирээд нэг одоо 14 жил болж байна. Чамд баг. Тэгэхээр таныг бол бид нар урд нь Германд бас ажиллаж амьдарч исэн гэж сонссон. Германд та тэнд сурч байв уу эсвэл ажил хөдөлмөр хийж байв уу? Германд та хэр удсан бэ? Германд байсан түүхээс хаваалцлаа. Тэр чинь 91 онд их нэртэйгээр танилцаал. Тэгээд манай их нэрийн хамаатангууд Германд амьдардаг. Тэгээд 95 онд ер нь Германд очиж ажил хийсэн тэ хоёлаа. Ажил хийгээд тэгээд баг ер нь нэг 5 жил нэг ирж чичаал тэгээд ажил хийгээл Германд ер нь бол зөндөөл ажил хийжсэн. Олно. Тэгэхээр та барилгын техникум төгсөөд тэгээд эндээ бас ажлын гараа ихсүүлчээд явбуу эсвэл баг энэ ч нөгөө 91 онд төгссөн болохоор нөгөө ямар ч юу байхгүй, ажлын юу байхгүй, бүгдээрээ л ажиллах бол баг төгсөөл ажил байхгүй. Тэгэл ер нь 8 ганцхан 8-нд яваал. Тэгэл ихсэн дөө. Урагшаа явдаг. Тэгэл урд авчирч ирж эндээ юм зардаг тийм ажил. 95 онд ч та их нэртэйгээ 91 онд. За. Тэгэл ер нь төгсөж явах үедээ л юм биш үү? Ер нь угаас нэг анги. Оо тийм үү. Ямар гоё. Нэг анги тийм. За тэгээ 95 яваад сэргээ салгаж ирэл их нэрийнхээ ангид ороод тийм тэгэл битээр танилцаал тэгэл 91 онд гэр бүл болсон. 95 онд Герман руу очих одоо нэг нийгмийн тухайн үеийн нэг одоо сонирхолтой байх байлгүй те Монголоос шууд Герман руу хөгжилтэй орчоод тий тэр чинь шал өөр орчин руу яваад очиж байгаа юм чи. Тухайн үеийн одоо мэдрэмж энэ талаасаа гоё ярилцвал. Тэгээд эхлээд юу ч мэдэхгүй хөгжилтэд яваад очих бараг л хүүхдээр яваад очих юм чи. Тэгэл янз янзын ажил хийгээл хөгжилтэй газар очино. Ер нь Германд одоо би бол их юм сурсан л гэж боддог юм л Германд. Айгүй олон ажил хийжсэн. Одоо аяг тавгуугаагч байдаг юм уу? Орчны цэвэрлэгч, эсвэл барилга дээр ажиллах. Тэгээд нэг Монгол ирчээд буцаад очисон чи харин нэг юм манай нэг хүргэн бас энд ажилладаг байхгүй юу? Оюутан байсан. Оюутан. Тэгээд тэр надад нэг ажил олж өгсөн юм гардингийн ажил. Олоод гисэн. Тэгээд би тэнд нэг жил гарan ажилласан юм. Тэгээд тэндээс их юм сурсан л та. Одоо тэгээд нэг 2 Герман дагаж яваад хоёлаа ингээл тэгэл айлд ороод айлын зүлгийн тэгшилж өгөөл, модын тэгшилж өгөөл, цөөрмийн янзалж өгөөл, бассейнийн цэвэрлж өгөөл тэгээ гараад ажилладаг. Эсвэл бол нэг өдөр нь ийм бүр том юм худалдааны төв мөв албан газруудыг бас цэвэрлэдэг. Гадна тал, дотор талын цэвэрлэл нөгөө мод зүлгийн тайралт тийм ажил хийчихсэн. Тэгээд тэр надад их одоо их дуртай, тэрүүнд айвих дуртай л болсон л та. Тэгэхээр та Германд одоо бүр 90 онд очсон гэдэг чинь
тэр үед одоо бүр герман айлтчаад герман соёлтой одоо герман хүмүүстэй бүр яг одоо амьдралд нь орж ажиллаж байсан байх нь шүү. Тэгэхээр тэр үед яг манайх ч бас одоо нийгэм солигдоод бас орой босгоод байсан үе байгаа. Тэгэхээр яг герман хүн монгол хүн хоёрын хооронд танд тухайн үед ямар ийм ялгаанууд харагдчихсэн бэ тэр үед? За ер нь бол яг бид нар чинь нөгөө нэг социализмаас салаад ингээл тэгэл явж исэн шүү дээ. Тэг чин Германд чинь шал ондоо хүнийг үнэлэмж өөр, цалин мөнгө өндөр. Тэгээ айгүй хангалуун. Тэгээд хэрглэж байгаа бүтээгдэхүүнүүд нь бас баталгаатай, чинэрийн баталгаатай гоё л доо германчууд. Тэгээ цагаа яс байрна, ажлын цаг айгүй бас айгүй чанга. Ерөөсөө яг л 8 цагаа л ажиллана, илүү цаг байхгүй. Амралттай тэгэл ер нь их тэр үед ер нь бол мундаг байсан. Сайхан. Та Германд очихдоо тухайн үед одоо аль хотод нь төрүүлж очиж очив? Ер нь бол Берлинд л байсан. Ер нь Берлинд л байсан. Тэгэхээр чи тач одоо нөгөө Германдх монголчуудын бараг анхны л явж исэн хүмүүсийн бараг нэг байх нь шүү дээ, тий. Тэр үед чи айгүй их хүмүүс Германд ер нь ажиллах боломжтой байсан үе л дээ. Тэгээ монголчууд бас айгүй их очиж ажиллаж байсан. Тэгэхээр хотын төвд гэсэн үг шүү дээ, одоо нийслэлт нь. Тий. За тэгэхээр нийслэлт хотод нь шууд очлоо. За ажил зуучлалж байдаг юм уу те? Шууд ажлын гараан дээр гарах бас жоохон хүндрэлтэй байсан бах. Одоо та сайн нөгөө нэг зөвлөгөөний компанид ажиллаж исэн гэж ярьж байна. За гарднерын чиглэлээр ажиллаж исэн гэдэг чинь. Би тэгэл одоо ингээл танай гэрт ингээл харахаар агүй гоё ингээл буцааг тарчихсан те. Тэгэхээр гарден чиглэлийн буюу одоо нөө цэцэрлэгч гэж яриад байгаа шүү дээ монголоор. Энэ талынхаа чиглэлээр ингээд ажиллах болсон туршлага те. Энэ талаар илүү яриул их сонирхолтой юм болов уу? Одоо ч өрн дулааны цаг ирж байна. Яг ингээд нөгөө Германд очиод ингээд хүмүүс айлуудын ч юм уу ингээд хүмүүсийн тэр нөгөө албан газруудыг янзлал ингээд мод үржилгийн газруудтай ингээд харьцаал явж байгаа ч юм. Монголдоо яагаад ингэж амьдч болтгүй гэсэн тийм санаа төрн шүү дээ. Хүнд бол тий боломжтой юм байна, болох юм байна гэж бодвол. Тэгээд ер нь бол манайх чинь бид эхнэр бит хоёр нөгөө юу хийдэг вэ? Одоо ингээ урдаас 8 гээд оймс оруулж ир зардаг гэсэн. Тий, урдаас оймс солонгосоос бас оймс авч ирж ирэл зардаг байсан. Тэгээд сүүлд нь яг энэ дараа нөгөө үйлдвэртэй болол өөртөө. Тэгээд ер нь бэлэг рүү гарыг да, ер нь үйлдвэртэй болъё. Бас над миний сонирхол бас энд байсан. Нашаатаа болоод ташаандаа сайхан мод тариад зүлгэжүүлээд гоё амьдарч болох юм байна гэсэн. Тийм шийдэлтэй л ер нь болсон л тоо. Тэгээд ер нь бол айгүй дуртай сонирхолтой болсон. Ер нь энэ гарденгийн ажилд. Одоо анх Герман одоо буюу одоо Европын орон гарсан одоо ах нарын төвгийг сонсоод харж жишээ нь ганхуу ах бол жишээ 8 гэж хэлсэн байдаг. Гүндлаж үт юм уу те одоо бидний мэддэг сошиал дээр ах нар их л Европ гараад одоо 8 хийсэн гэж түүхээ яриад. Гэтэл бол та бол тэнд үйлдвэр үйлчлэгээ сонирхоод дээр нь бас гарден гэдэг бүр ингээд шал өөр соёл судлаад яваад та таны нэг уул хүн одоо уул дуртай юм чинь бас нэг сонирхол бас өөр байсан болол та тухайн үед тийм зүйлүүдийг сонирхоод байсан байх гэж би бодлоо л да. Яагаад ер нь яг юм гарден гэдэг тэр жишээ нь ажлыг тохиолдол хийж үзчихэд яагаад илүү дуртай тэнд ингээд үлдсэн юм бэ? Шалтгаан. Үгүй шалтгаан ч яг нөгөө ингэж л байгаа л та чи нөгөө янз янзын ажил хийгээл явсан тийм барилга дээр ажилласан тэр цэвэрлэгээний ажил тэр одоо эмнэлэгт ингээд угаалган дээр ажиллах гэл ингээд айгүй олон үйлдвэр дээр ажиллаж байхад яг тэгээд хүний нөгөө нэг ингээд юм чин цаанаасаа л ондоо л доо тий тэгээд тэр таалагдал тэгэл ерөөсөө яг чи ямар гоё ингээл тэгэл ерөөсөө ингээд нэг хүн нэг үсээ засуулдаг штэ тэгээд нэг үсээ засах нь гоё болчихдаг штэ тэрүүнтэй ерөөсөө яг энэ нөгөө энэ гарденгийн ажил айгүй адилхан ингээд зүлгээн тайраал модоо тайраал тэгшилчглэр яг үсээ засуулсан хүн шиг л болдог байхгүй тэгэл ер нь энэ ерөө яваал орчиж байгаа тэгээд өөрөө яг дөнгөж байшингаа барайл ерөөсөө өөртөө би зүлгээ тариал моднуудаа нэг жижиг юмуд ингээл тариал тэгэл ихэлсэн тэгээ тэрэндээ улам урамшаал тэгэл тэрийг хийгээл яваад. Тэгээд ер нь яг одоо хүн чинь юм байна ингээд нөгөө ажлаа тараал энэ 5 гээл тараад өрөн тэгэл гэртээ байна. Гэртээ байх хугацаанд ингээл рүүгээ энэ одоо энэ мод зод зүлгтэйгээ ноцолтоол ингээд ахлаар чинь хүнд сайхан л да. Бас нөгөө цэцэрлэгч яг гол одоо хийж байгаа зүйл миний хувийн бодлоор болохоор ингээд нэлээд нарийн төвхтэй ажил гэж анзаарэгддэг. Одоо тухайн боцсог ургамлыг арчилгаа илүү их тордлогоо шаарддаг тийм ээ. Тэгэхээр Германд байх үеийн одоо гарднер төгсөө
За одоо Монголд ингээд амьдраад ингээ харахаар ингээл ялгаагүй л орчин тойрон бол гадаад байгаа юм шиг маш гоё зассан байна л да. Тэгэхээр Германд одоо яг энэ гардны чиглэлээр туршлага хөрөмтлүүлээд ажиллаж явах үед ямар мэдлэг одоо чадамж те туршлага хөрөмтлүүлж авсан бол энэ талаас илүү гоё ярилцвал сонирхолтой болов. Ер нь бол яг энэ гарден ч ийм юм лээ. Ерөөс ингээд ер нь ингээд газрын төлөвшил гэдэг ингээд газраа зөв зохион байгуулах. Хаанаа юугээ тарих уу? Ер нь энд зүйлэг тарих юм байна, энд модоо тарих юм байна ингээд төлөвлөлт. Тэгээд тэр чин дандаа нэг тэрийг ачиж үүсэлгээ хийдэг учраас аль болох айгүй амраараа хийвэл бол амар. Тэгэхгүй ингээд замраагүй тарьчих юм бол тэрийгэ дараа нь арчилж цэвэрлэх үүсэлгээ хийхэд айгүй хэцүү. Эсвэл модоо буруу газар тарьдаг ч юм уу. Тэгээд нөгөөх нь айгүй том болдог ч юм уу. Тэгээд нөгөөх бас ингээд янзлахад бас хэцүү. Тэгэхээр ерөөсөө ингээд тэр зохион байгуулалт айгүй мундаг хийгддэг. Ер нь. Тэгэхээр та төлөвлөлт ярьж байл да. Германд жишээ нь за Улаанбаатарт одоо айл бодлохоор улсаас нэг 0.7 га одоо өгдөг иргэдэд. Тэгэхээр Германд бол жишээ нь эсрэг талаараа улсаас ингэж газар өгдөг үү? Өгвөл хэрэг ямар хэмжээтэй өгдөг вэ? Ихэнх айлуудын одоо байгаа хэмжээ нь юу нь ямар шиг хэмжээтэй вэ? Тогтсон хэмжээ юу нь байдаг одоо Монголтой харьцуулбал. Тогтсон хэмжээ ба. Ерөөсө бүгдээрээ ер нь газар бол үнэлгээтэй үнэтэй юм лээ. Үнэтэйгээс гадна баг энэ чинь баг шашны мэдлэл байт юм шиг. Би нэг Герман айлд очсон гэж. Өө танаа газар ингээд танаах уу гэдгсэн чинь үгүй юм лээ шүү дээ. Тэр чинь ингээд турист юм лээ. 99 жилээр 100 жилээр ингээд тийм ер нь энэ дээр үедээ л энэ шашныхаа айгу мундаг чадaltaй байсан учраас бүх одоо тэр газруудыг баг өөртөө дөнгөж нүүж ирээл баг ингээд авцсан байт юм шиг. Тэг өөр их мэдлэлтэй. Тэгээ тэрийг ингээд туристлээд хүмүүс туристлээл явчихсан бэл. Тэгтээ бас худалдаг даал туристлээл тэгэл явдаг баг. Германд одоо очоод гэр бүлээрээ амьдрахад одоо хэр тохиромжтой одоо юу гэдгийг те ажиллаж амьдрахад их таатай орон байсан бай тухайн одоо орчин цагийн үед те 90-ад онд амьдралын маяг ажиллаж амьдрахад боломжтой л да. Ер нь бол яг энэ германч нэрээс цалин боломжийн ер нь амьдралд хангалттай боломжийн тэр мөнгө нь хангалттай учраас ингээд цаашаа ингээд амьдраа явуулахад бол айгүй зүгээр. Ер нь бол тэгээд үр хөөгөөд сургууль соёл боловсрол сайтай. Тэгээд их сургуулиуд нь бол бас үнэгүй шүү дээ. Төлбөрөө авахгүй. Тийм учраас бол боломжтой л да ажиллая гэдэг. За Германд сайн төлөлтийн тухай таавал ярьлаа. Тэгэхээр за германч гэлтгүй ер нь бол таны бодлоор одоо хашаандаа ч юм уу эсвэл ингээ гарден юм уу төлөлөхэд хамгийн багадаа ямар хэмжээтэй газар ер нь байвал зүгээр вэ? Бас дээр нь тохиромжтой газар одоо хашаа башиг төлөвлөх хэмжээний газар гэвэл таны хувьд жишээ нь хэмжээний хувьд ярил ямар шоу байвал зүгээр гэж та боддог вэ? Яг ер нь их том жижигээс нэг шалтгааллахгүй юм л л дээ. Жижиг газар байгаад жижиг гоё янзалж болно. Том байгаад томоор бас сэтгээд янзалж болно. Ер нь яаж одоо зохион байгуулалтаа хийхээс л ер нь шалтгаалтай. Тэгэхээр 0.7 бол ер нь бол боломжийн айгүй сайхан л гэж. Ер нь тэгтээ одоо би одоо ингээд эхлээ барьсныхаа дараа ингээд бодглохлоор ерөөсөө байшингаа жоох урагшаага барих байж. Арталтаа ингээд суугаад амрах өрөөм талбайгаа гаргах хэрэгтэй юм байна. Тэгээд бас ер нь германууд урагшаагаад барьдаг л та. Манайхан болоход дандаа хойшоогоо хойдолтой бариад байдаг шүү дээ. Тэр бас ялгаа байдаг юм лээ. Урталтаа байх тусмаа яг бохор орж ирээд бохрын тэрэг наашаага нэг замын орж ирэхгүй. Тэгээ замаа эвдлэхгүй ч гэдэг юм уу ингээд айгүй олон ач холбогдолтой юм байна. Тий. Германд байхдаа та их нартайгаа очоод одоо ч 3 охинтой шүү дээ тий 3 охинтой. За тэгэнгүүт хүүхд тэнд төрсөн үү? Үгүй бүгд энд төрсөн. Энд төрсөн үү? Германд амьдарч байхад та ямар хуу сууцанд амьдарч исэн бэ? Зүгээр юунд орон сууцсан л. Орон сууцсан тий. За тэгэхээр орон сууцанд амьдарч байгаа за хаус ч гэдэг юм амны сууцанд амьдарч байгаа хүмүүсийн буцсөөг тий урамлыг арчилгаан дээр нь ажиллаж исэн юм байна. Тэгэхээр одоо сая төлөвлөлттэй холбоотой цагийн асуулт тий 0.7 га гэд Германд яг ийм 3 хүүхэдтэй ч юм уу 2 хүүхэдтэй ч юм уу гэр бүл за орчин тойрон одоо хэр их том талбайтай буцсөөг нь ямар хуу хэмжээтэй ч үгүй юм уу тухайн үеийн одоо орчин цаг одоо Монголын орчин цагтай харьцуулбал
харьцуулт хийх юм бол манайх ч одоо сталаг шүү дээ. Ийм 5-0 бол ер нь баг ста юу байхгүй. Өх тийм тэд нар тийм боломж бас айгүй бага. Өөрөөсөө ер нь бол яг хаустаа хүмүүс нь тэгээ нөгөө мөнгөний хэмжээг л байгаа л да. Их мөнгөтэй хүмүүс нь том байшинтай, том газартай, эдлэн газартай байна боломжтой. Мөнгө муутай хүмүүс нь бол баг тэгж ийм газар олдох ер нь шанс байхгүй. Тэгээ би эндээс нөгөө асуух гээд байгаа санаа нь болохоор ийм байхгүй. Одоо бид нар ийм том баялаган дээр сууж байна л гэж хэлгээд байгаа. Тэ? Одоо гэр оролт гэдэг бол одоо 50-60% нь дийлэнх гэр оролт амьдарч байна. Тэгэхээр гэр ороллоос дахин төлөвлөлтч байдаг юм уу? Эсвэл орон сууцчлуулах өчнөө хөтөлбөрүүд сүүлийн хэдэн жил нэлээд явлаа. Тэгээ Германд яг энэтэй орон сууцчлуулах хөтөлбөрч гэдэг юм уу? Ипотекийн зээлч гэдэг юм уу те? Улсын дэмжлэг ер нь хэр байдаг юм бол? Германд одоо ер нь бол урт хугацаатай зээл зөндөө байгаа шүү дээ. Германд ч ер нь бол энэ ипотекийн зээлэл явагддаг багт гэж боддог. Германч, Америкч ер нь бол энэ урт хугацаатай зээлэл энэ орон сууцчлуулах, өөрсдөө хувийн орон сууцтай болох тэрийг бол энэгээр шийдэж байгаа юм. Өөр бол бас байхгүй байх л тийм. Германы одоо адилхан л бас нэг газар байгаа. Тэнд одоо Германд бол ихэнх хүмүүс нь бас хаусанд амьдардаг гэж ойлгосон. Тэгэхээр хаусанд амьдарч байгаа айлууд нь усаас одоо шийдээд өгцөд дид үтс гэж жишээ байдаг. Учир нь манай одоо нийслэлээс засгаас барьж байгаа болохоор ихэнх нь одоо дид үтжүүлнэ те тэгжижлэх хүн ерэн сайхан амьдрах хэрэгтэй гэж яриад байгаа. Гэтэл бол одоо Европ одоо бусад гадаад оронд заавал бохир дулаан те тэр зүйлүүдийг шийдэж өгсөн байдаг юм уу? Эсвэл зүгээр манайхантай адилхан газараа өөрсдөө тордоод те босруулаад явдаг юм уу? Энэ дээр ер нь бусад орнууд ямар юм? Яг хоо ер нь бол мэдээ цахилгаан ус мэдээж бохирын асуудлаа бол ер нь бол цаанаас шийдэж байгаа хөө. Ер нь бол нэг хотхон төлөвлөлтөндөө хамааруулаад бол тэрийг шийдэж өгөх хэрэгтэй байна. Ус бол мэдээж орж ирэх хэрэгтэй. Хүн болгон удаг ухуулаад байх бас хэцүү. Тэгэхээр усны шугам ороод ирнэ. Бохир бас ер нь бол заавал байх хэрэгтэй л да. Шугам нь. Тэгээ тэрийг шийдэж өгж ижил тэр хороол явагдана л да. Та одоо бэлхийн энэ хэдгээр оронд байгаа юм? Энэ бэлхийн 18 дугаар. 18 дугаар. Чухаатууд дүрг 18 дугаар. Нар хор тэгшээс айгүй гоё ганцэр байдаг юм байна. Тэгэхээр одоо хэдүүлээ юу тал руу гож байгаа вэ? Германд ажиллаж амьдарч байгаад яагаад Монголд ирэх болсон бэ? Тэ? Хувийн бизнесээ сая та ярьлаа шүү дээ. За нөгөө Омс Солонгосоос ч байдаг юм уу? Оруулж ирж байлаа. Монголдо ирэх болсон бас нэг шалтгаан тий. Энэ тал дээр Монголд угаасаа манай ээж байсан гэхдээ настай ээжтэй. Тэгээ ээж минь байсан болохоор ер нь энэ дээл ирэх л сонирхолтойс л та. Монголд бол амьдрах сонирхолтойс. Тий. Энд чи хүн чинь ер нь бол яг хөө тэнд амьдрах бас боломж зөндөл байсан. Гэхдээ ер нь бол энэ дээл амьдрах та. Тий. Монголд амьдрал эндээ юм хийгээл бүтээгээл тэгээ. Тэгэхээр төгс ахын хувьд 90-ад оны үед бол та яг одоо Монголоос Германд очиод бас нэг ялгааг болж харсан баг. За эргэж ирээд Улаанбаатарт ирээд бас нэг одоо Германаас Улаанбаатарт ирээд дахиад нэг ялгааг харсан баг. Тэгэхээр одоо төгсөө гэдэг хувь хүн маань яг одоо энэ өөрчлөлтүүдээр хэр өөрчлөгдсөн байв. Тэгэхээр Улаанбаатарт ирэхдээ ямар ялгааг та яг олж харсан бэ? Одоо баг Герман сэтгэхүйдээ Герман хүн байна гэсэн үг шүү дээ, тий. Тэгэхээр одоо Улаанбаатарт ирсэн чинь тухайн үед ямар байсан? Одоо ямар өөрчлөлтүүдийг та олж харав тухайн үед? Улаанбаатар яасан бэ? Гэхдээ яг нөгөө нэг хаяа ирээл хаяа буцаад нөгөө нэг жил гарan байчаад буцаад нэг ирээл нэг 2-3 сар байчаад ч юм эсвэл өвлөнд эндээ байчаад тэгээ буцаад яваад байсан болохоор бас гайгүй л дээ. Ерөнхийдөө би нэг ялгааг бол нэг гайг байх л гэж боддог. Би нэг актер тэгээд ингээд муулаад ингэх юм бол зөндөл юм байгаа л да. Нэг тэгж боддоггүй. Яг нөгөө нэг гадагшаа яваа те галуу шууны мах гэдэг те юм сураад нүд тайлагддаг шүү дээ. За нэг иймэрхүү бизнес хийчихвэл за Монголд маань хэрэгтэй юм болов эсвэл одоо иймэрхүү бизнесээ гэр бүлд маань хэрэгтэй юм болов гэж хүн болгол боддог шүү дээ. Энэ тал дээр одоо та ирээд жишээлбэл ямар бизнес Монголд хамгийн анх хийв? Ирээд би чинь нэг юу хийсэн? Нэг цайны газар ажилласан. Тий айгуу гоё юм одоо Германы шиг айгуу гоё цайны газар ажиллуулад. Тэгээд нэлээд тэр чинь дээр үед хийсэн. Тэгээд зээл мэйл бас олдоход айгүй хэцүү. 2000 оны үед ч юм уу тий. Тэгээд ер нь зээл мэйл олдох нь хэцүү, жоохон хэцүү үед нэг цайны газар ажиллаж байгаа. Тэгээд нэг жил гарan болоод тэгээд болсон шүү дээ. Орхицсан. Тэгээд тэрийг орхицсан. Тэгээд Германаас бас гутал мутал авчирж ирж бас зардаг байсан нэг хэсэг нэлээд тийм нэмээ нэлээд хийжсэн.
Одоо тэгээд гадагшаа явсан залуучууд бол одоо 90 оны сүүлээр явсан залуучууд ихэнх нь эргэж ирээд нэг Улаанбаатартаа нэг 2 юм уу 3 өрөө байшаа аваад тэгээд нэг ажилд ороод жижиг бизнес хийгээд эхэлдэг. Тэгэхэд та бол бүр эсрэг талаараа одоо хашаа байшин юм. Монголчууд ч одоо хашаа байшин гэж нь тухайн үед бол үнгүүдэл эхэлж ийсэн те. Бүгд л энэ хотын төв рүү нэг 50-60 м квадрат байшаа авна гэж итгэж байгаа. Та харин эргэж ирээд ийм хашаа байшин ингээд огчлаа гэж бодсон гэхээр бас тухайн үед яагаад та одоо ийм сонголт хийсэн бэ? Би бод энэ дээр бол их л хүмүүсээс эсрэг шийдэл гаргасан байна л гэж хараад байна л да. Энэ манайх нөгөө юу яасан энэ нөгөө үйлдвэртэй болъё гэж наашаага энэ газар бол яг ерөнхийдөө бол байсан. Тийм тэгээд ер нь бол ингээд одоо энэ 14 жилийн өмнө бол энэ түгжээч байсан шүү дээ. Түгжрэл битг байсан. Түгжрэл байдаг байсан. Утаач бас байсан. Тэгээ бүгдээрээ л байсан байхгүй. Тэгэл ерөнхийдөө энэ арай утаагүй газар байсан. Ер нь тэгээ энд байваа. Тэгээ үйлдвэрээ бас барихад бас боломжтой юм. Бас яг хотын төвд мөд байшин худалдаж авч бол бид нар бол дийлэхгүй шүү дээ. Үйлдвэрийн байшин худалдаж авахлаар чинь бас 100 200 бараг 400 м квадрат том талбай хэрэгтэй болно. Тэгэхээр худалдаж авч чадахгүй. Тэгэхээр ер нь сонголт нь бол тэндээ байм, эндээ ер нь байшин бариад амьдарчих юм байна. Тэгээд ажиллаа тэндээ хийчих юм байна. Ажил ойрхон байх юм байна гэл. Тэгэл тийм сонголт руу л явсан л да ер нь. Үйлдвэр гэснээс та ирээд шууд одоо ишээ нүргээд. Тийм. Гэхдээ ер нь эхлээд бол угаасаа 2 өрөө байр худалдаж авсан юм. Ингээд манаас хэрэгтэй тийм. Тэгээд тэндээ байж агаад тэгээд тэндээ нөгөө 8-аагаа хийж явж байгаа л одоо оймс авчирч оймсоо зардаг байж байгаа л тэгээс үлд нь үйлдвэртэй болсон 14 жилийн өмнө. Юуны үйлдвэр байгуулав? Одоо нэг оймс эсхий таавчг, эсхий урлалын тийм үйлдвэр байгасан. Одоо нэг 15 ажилчинтай хар тийм. Тэгэл одоо 10 хэдэн жил үзэж дарж шүү дээ. Ер нь бол тэгэхээр одоо монгол хүмүүс ч одоо лагерийн байшин гэж дээр бидний жоохон бахтай ярьдаг байсан. Одоо энэ шадвлан ийшээ цуслангийн байшингууд байдаг. Хүн болгон л нэг лагерийн байшин. Тэгээ нийтийн хэсэг нь болохоор одоо энэ гардер хэсэг нь болохоор нийтийн байгаад байдаг тий. Залгцсан. Бид нар бол одоо хаус байшин гэх тийм л ойлголттой багтаа байдаг байсан. Та Монголд бас бүгд л хашаа байшинтай нэг толгойд ч юм уу долоон бодолд байгаал. Тэгээд яг үнцний хувьд бол эдгээр чинь бас хамгийн үнцнийгөө их үү та хэсэг тийм байсан шүү дээ. Тэгээд зундаа нэг хаяа хэдэн өдөр наад мэд оног гардаг. Тэгээ өвөлдөө ирэхлээр ч цас юмтай болчиход өөртөө хотын байшинтай болоод байдаг байтал. Би бол таныг эсрэг талаараа одоо үйлдвэр юмаа ийшээгээ тэр хүмүүсийн үнэн цэнгүүгээд идэг хэсэг рүү татаж авчираад тэгээд бас гэр орондоо юм тав тухтай амьдрий гээд шийдэл гаргасан хэрэг бас одоо монголчуудын их монголчуудаа эсрэгээр сэтгээд эдгээр маш их боломж байна гэдгийг олж харсан юм байна л гэж би ойлголоо танаас. Тий яг ер нь угаас боломжтой л та угаасаа нөгөө ажил хүч бас хэрэгтэй бас одоо чи ингээд одоо бүр ингээд тэр үедээ ч яг нэг бүр актер яагаагүй ер нь байшингаа барьчих юм бол зүгээр юм байна. Ер нь ингээд нөгөө хашаа байшаа аваад тэндээ байшин үйлдвэр барьчих юм бол боломж юм байна гэж харж лээсэн. Тэгээд яг ажиллах хүчийг бол яг тэр аваа ойрхоноос ажил хүч хүн олдох байх л гэж бодсон. Одоо ингээд эргээд бодохлоор бол бас айгүй зөвл шийдэл байсан шиг нэр нь бол одоо энэ чинь ингээд нэг хүмүүс одоо бүр улам л одоо ингээд иш нөгөө ажлын байр нь ойрхон байвал тэр хүн хамгийн одоо ажиргалтай ч юм уу тий баг тийм хэцүү гараад байна шүү дээ. Тэгээ одоо ингээд 2 цаг түгжрээд очиод нэг ажиллаад дахиад 8 цаг ч юм уу ажиллаад дахиад 2 цаг түгжрээд ирээл инглиш тэр хүнд одоо баг юу цаг гарахгүй байх шүү дээ. Та яг одоо ажил руугаа яг эндээс хэдэн минут одоо хэдэн цаг явж байна? Одоо 5 минут л явж шүү дээ. Хэдэн цаг 5 минут явж байна. Тэгэхээр энэ хавьда. Тий энэ хавьда. Тэгээд 10 хэдэн жил. Зөв. Тэгээ би бас нэг сонирхолтой байх болоо гэдэг нэг асуулт асууя. За одоо энд ингээд Монголд одоо яг дулаарж шүү дээ. Өрн дулааны цаг ирж байна. Хүн болгон л одоо лагер руугаа гарч байна. За зарим нь цуслан руугаа одоо гарч байгаа. Одоо ингээд хэдүүлээ болохоор танаа гэрт ирлээ. Тэгэхэд айгүй л олон сайхан буцсоо гацуур одоо тэнд нэг цөөрөмж байх шиг те. Тэгэхээр энэ зүйлийг хийхэд та хичнээн хугацаа зарцуулсан байна. За хугацаанд яг хөө тэгээд багаар л хийгээл. Тэгэл яваад гэсэн л та. Ер нь жоохон худалдаж аваад зүлгээ бол яг нэг өдөр хийгээл цөөрмөө бол ингээд янз янзаар өөрөө ингээд одоо YouTube-ээс л одоо хараад
тэрнээс ингээд зөв хийж гэнэ буруу хийж гэнэ заримдаа аваад буцаагаал нэг жилдээ 2 удаа ч аваад буцаагаал хийдэг янзлдаг нэг тийм янз янзаар л Тэгэхээр одоо дулаарж байгаа юм чинь хүн болгон хашаандаа нэг сайхан лагер дээр ч юм уу те нэг буцааг тарих гэж байгаа бас бодож байгаа. Тэр тал дээр нь та одоо зөвлөвөл яг ер нь бол төлөвлөлтөө л айгу зөвл хийлээ. Одоо нэг ландшафт гэдэг чинь л ерөөсөө тэр одоо яг энд байшин барих юм байна. За энд ийм мод байх юм байна. Энд талтаа ийм зүйлэг байх юм байна. Ингээд энийг ингээд арчилчих юм байна. Арчлаад явхад баг хугацаа зарах юм байна. Тэгээ яаж гоё харагдах вэ гэд ингээд энэ чинь энэ модыг энд тарих юм байна. А энэ модыг тентэлтэн тарих юм байна гэдэг ч юм уу. Тэгэл ер нь энэ чинь хамгийн гол юм төлөвлөлт юм байна. Тэгээд энэ модыг тарих юм байна. Энэ ийм болох юм байна. Энэ одоо ийм өндөр болох юм байна гэл ингээл ер нь бол сонголтоо айгу зөвл хийх гэж. Тэгэхээр одоо ландшафт буюу одоо энэ гадах хашааны төлөвлөлтийг ихлээр одоо заавал мэрэгчлийн биш юм уу цаас дээр ч хамаагүй лээ баг гараар зурчаад те дараа нь бол төлөвлөлтийн дагуу одоо мод борцоо тарих юм. Гэхдээ одоо хүмүүсийн хамгийн одоо асуудаг зүйл би юу гэж бодлоо тэгэхээр хашаандаа одоо мод тарих гэхээр мод ч өөрөө их том өрөөс идэв шүү дээ те. Яг ямар мод таривал одоо тэрийг нь ургах юм. Одоо яг юу авчиж таривал хамгийн Монгол тохиромжтой байгаа. Яг хотын асуудал дээр чинь нэг утааны асуудал их яригддаг шүү дээ. Тэгэхээр магадгүй одоо тэр модыг тарьчвал илүү их одоо энэ гэр оролцолд илүү тохиромжтой эргүүлээд нөгөө өдөр болгон бас арчлаад авах хэцүү те. Тэр арчилгаа тал дээр нь аливаа их одоо баг зарцуулах те ажиллагаа баг зарцуулах энэ талаас нь зөвлөвөл. Ямар сорт таривал. Тэ ямар сортын ч гэдэг юм уу. Яг нэрийг заагаад хэлээ. Тэр мод хүн болгон чи яг сайхан агарлал суслан руугаа лагерлуугаа гарах ч те сэтэл болоод идүүлээ зөвлөвөл. Тий. Яг ер нь бол мод чинь ингээд ингэж л тарьж байгаа хүмүүс болохоор эхлээд нэгт гоёлох гэж явагдана. Гоёлох гэдэг нь одоо тайрж янзлал айгүй гоё цэцгэлдэг ч гэдэг юм уу тийм үнцээр нэг тарьж болно. Хоёрт нь бол бас хүмүүс ингээд өхрийн нүд байна. Бас нэг тодорхой хэмжээгээр жимсээ хураагаад идэх алим тарих ч гэдэг юм уу тий. Тэгээ моноос тарьж тэрний тэрийг идэж хэрэглэх гэж хоёр утгаар л тарьж байгаа. Ер нь яг ер нь зүгээр ер нь бол Монголд өөрсдөө Монголд ургадаг моднуудаа л тариул ерөөсөө. Өөрийнх нь тэр мод л угаасаа таардаг. Янз янзын одоо говьд ургаж байгаа модыг энчээ тарихлаар бас урахгүй хөлтчихэд идэх. Тэгэхээр ер нь гаднаас мод орж ирээд зарим газар тарихлаар хөлтөөд ер нь бараг л урахгүй тал руугаа. Эсвэл муу ургадаг ч юм уу эсвэл тэгээд идэх. Тэгэхээр ер нь бол энэ ер нь моднооч нь моноос их гоё. Өрөл бас их гоё. Энэ голтвор бас их гоё. Цэцгэлдэг. Одоо энэ гүүс бүүс итэрч бас айгүй гоё шүү дээ. Айгүй гоё цэцгэлнэ. Энэ гоё л доо. Тэгээ одоо ингээл танаа гэрт ирээл үүднээс тарлаа. Тэгэл юу гэдгийг та бол ингээл гоёлын сайхан мод тарьсан байна. Тэ сайхан зүлэгжүүлсэн байна. Явган зам хийсэн байна. Тэнд одоо хөлөмж байна. Хөлөмжөнд жишээлбэл хүнсний ямар жимс ногоо тарьж байна та? Хөлөмжөндөө манайх бол зүгээр нэг жоох өгөрций тарьдаг, жоох бомдоо тарьдаг. Тэгээд тэрийгээр яг зундаа нэг одоо тариад одоо нэг инсигээ тарихад нэг 7 сараас жимсээ өгөх эхэлдэг байхгүй юу. Тэгээд тэрийг ер нь яг нэг 9 сар гартал ч юм уу ер нь хэрэгжилдэг. Тэгэхээр мод тарих бол бас нарийн технологи байдаг л та. Одоо хүн болгонд хашаандаа нэг 2 мод тарьж үзээгүй бас Монгол үс байхгүй байдаг. Бид нар жоохон баг чинь сургуулийн гадаа бол 8 өнд авслаа гэдэг. Тэгэхээр энэ нарийн технологиг та маш энгийнээр одоо тайлбарлав. Жишээ нь услахаас гадна энд одоо бордоо хэрэглэдэг үү те. Бордоо хэрэглэх сүүлийн үед нэг хоньны ноос бордоо гэдэг янз бүрийн бордоонууд байдаг юм билээ. Эргэлээд энийг одоо хүнсэндээ хэрэглэхээр яг яадаг. Та жишээ нь одоо энэ хашаандаа бордоо хэрэглэж байгаа ямар техник технологи юу яг тариад байна. Яа би бол яг ерөнхийдөө услахаа бол гайгүй. Услахаа л ер нь модонд хамгийн ач холбогдолтой юм ер нь услахаа. Сайн услахаагаа хийгээл явах юм бол ер нь мод ер нь урахгүй газар байхгүй. Зүгээр бордоогоо хийхдээ болохоор би юу яадгийг. Одоо энэ нөгөө навч хаягдл одоо тайрцсан юмнуудаа янзлаад компост бордоо өөрөөсөө тодорхой хэмжээний бага хэмжээгээр хийдэг. Тэгээд тэрийгээр л ер нь моднуудаа борддог. Түрүү ажлын байр маань эндээс нэг 5 минут хүрэхгүй зайтай гэдгсэн шүү дээ. Тэгэхээр эндээс та одоо ингээд өглөөний босоод маршрут одоо ер нь яаж эхлэх вэ? Таны өглөө яаж эхэлдэг вэ? Өглөө ер нь тэгэл ер нь ажилд явдаг. Манай ажил 8 цагаас ажил эхэлдэг. Тэгэл ажлаа 8 цагт ажиллаа эхлээл ер нь өдөр ирж индээ цайгаа уучаал буцаал очиж ажиллаад тэгээд нэг 4 хагас л гэл манайх тарчдаг. 8 цаг л ажилдгийг.
подкастын багаараа одоо танай ажлын байртай танилцж одоо болох болоо. Болно шүү дээ. Болно тий. Одоо ойрхон хэмжээ яваад очиж болно. За тэгээ. Бүтээгдэхүүнээсээ бид нар танилцвал ямар одоо бүтээгдэхүүн брэнд хайж байна. За манайх чи ер нь бол эсхий таач хийж байгаа. Тэгээд уловч хийж байгаа. Танай юу нэр чинь болохоор гэр коллекшн гэдэг нэртэй юм байна. За. Тэгээд носон оймснууд хийж гин, лав оймснууд хийж гин. Тэгээд айгүй хөөрхөн бүтээгдэхүүн хийж байна. Ship wool socks гэдэг бас хөөрхөн лого моготой бас юм. Тэгээд бас энэ нэг ийм хаяглуудаараа манайх ийм юу хийдэг юм сүүнээр маягийн одоо энэ түлхүүрний осор энэ нөгөө хөрөгчөн дээр нааддаг. Энэ тийм байна. Тий. Хөрөгчөн дээр нааддаг юу вэ? Ийм наатнууд гэдэг ийм хийдэг шүү дээ. Та бүтээгдэхүүнээс одоо гадаад руу экспортлж гин үү? Ер нь хаашаа таны бүтээгдэхүүнийг авч явж хүмүүс их зарж байна. Яг хоо Орос руу гардаг. Тэгээд бас нөгөө юу руу гардаг юм бас энэ Герман руу явдаг, Швейцар руу гардаг. Бас янз янзын нөгөө хүмүүс нөгөө манайхан ч бас тэнд амьдардаг хүмүүс бас ийгүйх авч тийшээгээ дэлгүүр нээж ажиллаад юу яадаг. Тэгээ боллоо. За төгсөө ах маань яг одоо 52 төгсөө хотын бас унгуу хөвгт юм байна. Юу таныг баг байхад одоо энэ хотын ногоон байгууламж гэдэг юм бас яг ямар байсан юм? Миний ойлгож байгаараас Орос ах нар гэж ярьдаг те. Оросууд бол бидэрт бас одоо ногоон байгууламж яаж тарихыг бас тухайн үед зааж өгч ирсэн баг. Одоо яг орчин цагийн одоо байгаа Улаанбаатарт бас ногоон байгууламж гэж байна уу? Таны харж байгаа ямар их мод тариад байна? Энэ дээр таны ерөнхий ногоон одоо байгаа Улаанбаатар хотын ногоон байгууламжтай таны яг одоо бодол ямар байдаг вэ энэ дээр? За яг дээр үе социализмд бол ер нь жоохон манайхан мод үржүүлэхтэй айгу жоохон муу байсан шиг. Оросоо зааж өгөөгүй юм уу? Эсвэл бол айгу баг мод таригдаг. Одоо энэ нөгөө улаас тэр арчилгаа айгу том болоод тайраал байнгын тайраад байгаа чинь ер нь бол жоохон буруу мод тарьснаасаа болоод нэг ийм асуудал үүсээд байгаа байна. Эхнээсээ л зөв мод тариал явах хэрэгтэй л да. Одоо бол манай мод үржүүлэх айгу сайн болсон. Ер нь бол одоо ногоон байгууламж ер нь бол сайн болж байгаа шүү. Ер нь бол их гоё цэцгэлдэг моднууд их тарьж юм. Гоё чимэглийн моднууд айгу бүүс, гүүс тэр голтвор тэр арчилгаа үүсгэх нь ер нь бол их хотын ногоон байгууламж сайхан болж байгаа гэж боддог шүү дээ би. Одоо сүүлийн үед жилүүд одоо бараг сошиалар нэлээх яваад штэ нөгөө нэг хөвөнгө үйлрэл гэдэг тий. Лалаас гарч байгаа нөгөө хүн энд тэнд очиод наалтчдаг тий. Зарим нь одоо харшилж өгөөд ах шиг байна. Тэгэхээр Монголын одоо яг энэ эрс төр суур амьсгал тий. Улаанбаатар хотод ийм зөнхлөх хамгийн таатай арчилгаач баг тий. Эргүүлээд одоо өнгө үзмжийн хувьд ч гэдэг юм уу тий. Тиймэрхүү төрлийн одоо буцааг урамлынхаа талаар илүү их гоё ярилцуулах сонирхолтой болоо. За ер нь бол энэ тоо шороо мараатай бол зүлэг хамгийн айгүй их ач холбогдолтой. Зүлэг сайн байх юм бол одоо энэ тоо шороо босоод байгаа эдрийг чи ер нь бол энэ зүлэг мод гэснээсээ илүү зүлэг ер нь бол зүлэг айгүй сайн шүү дээ. Ер нь бол зүлэг нь айгүй нэгт гоё харагдана. Хоёр тэр нь жоохон ер нь ашиглаа өөрчлөх жоохон их хэрэгтэй. Байнга услах хэрэгтэй, байнга одоо тайрах хэрэгтэй, янзлах хэрэгтэй. Моднуудын хувьд бол ер нь бол энэ одоо энэ бүүс, гүүс энэ одоо энэ монс идэр бол нэг тайраад авахгүй. Цагаан одоо хүлээш гэдэг тэр нөгөө цагаан хөөн гараад авахгүй. Ер нь бол гоё цэцгэлдэг. Одоо нөгөө Японд сакура цэцгэлдэг гэдэгтэй адилхан бас ер нь энэ бүүс, гүүс идэр ч ерөөсө бараг л Монгол сакура гэдэг. Тэгэхээр айгүй гоё цэцгэлэн, айгүй гоё үзэмжтэй харагдана л та. Тэгээд бас нэг тийм актер том өндөр болоод авахгүй. Бас их өндөр болоод ирэхлээр замаа хаадаг ч юм уу. Одоо машин замаа одоо хаагаад их том болоод байх. Зардлын хувьд бас жоохон хэмнэлттэй. Тий, хэмнэлттэй арай гоё л доо. Одоо бол манай мод үржүүлгүүд ер нь бол гайгүй хөгжөөд байгаа. Тийм болохоор одоо ер нь бол сайн урагчлал. За дэлхийн том хотууд бол одоо ихэнх нь баг ногоон хот гэдэг дээр маш анхаардаг болсон байна. Тэгээд Улаанбаатар хот бол одоо сая гаруй хүн амтай. За гадны хүмүүсээ тооцсон бол бас нэлээд бас баггүй хүн амтай том хот болчлоо. Гэтэл бол одоо ингээ харахаар баг үндсэндээ 80% цемент болцсон тий. Хамгийн эмзэг сэдв бол Улаанбаатарт ногоон байгууламж байгаа. За яг сүүлийн үед баригдж байгаа том төслүүд бол ихэнх нь ландшафт одоо ногоон байгууламж дээр бас харьцангуй анхаардаг болсон байна л да. Тэгээ улсаас бол одоо хөрс өх ерөнхийлөгч бол бас тэрбум модны хөтөлбөр гэдэг бас зарлж байгаа. Гэтэ ингээд хотын гадаа мод тарихаас илүү хот дотор одоо нэмж одоо ногоон байгууламж энэ зүйлийг нэмэх одоо боломж таны хувьд бол
тэнд энд гээд одоо жисэл төрөлн ч юм уу байгуулах ийм боломжууд гарвал Улаанбаатарт бас дахин ногоон хотыг байгуулах боломж байгаа юу тань харж байгаагаар. Гэхдээ ер нь бол боломжтой шүү дээ. Ер нь одоо ингээл айл болгон ингээл хашаанда одоо нөгөө манай нөгөө хашаанда сайхан дээргээд төм баяр шүү дээ. 5 мод тариа гэдэг байгаа шүү дээ. Айл болгон 5 мод тариа. Тэр чинь л одоо ингээл айл болгон 5 мод тарихад л Улаанбаатар ном ногоон болно шүү дээ. Тэ? Ер нь тэр уриалга бас их зүгээр санагддаг. Ерөнхийлөгч нөгөө тэрбум мод гэдэг том аян явж шít те байгууллага болгон л одоо мод бот зүйлэг рүү анхаарч байна. Барилгын төслүүд нэг үе бодвол бас нэг ногоон байгууламжийн дээрээс илүү анхаардаг болчиж энэ жишг ч гэсэн сайн төгж байгаа. Гэхдээ би нэг юм хувийн нэг юм бодол байдаг юм л та. Одоо орон сууцчлуулах төрийн янз янзын хөтөлбөрүүд явж шít те 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрч гэдэг юм уу те. Хашаандаа одоо амьдарч байгаа хүмүүсийг заавалчгүй байр руу нүүлгэх одоо бодлого баримтлаад байгаа. Нөгөө талдаа хашаандаа амьдарч байгаа хүмүүс ч өөрөө энэ байгаа газартаа бас баймаар шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ дээр таны бодол юу байдаг вэ? Яг хаяа ингээд яг улсын дэмжлэгтэй одоо нөгөө ипотекийн зээлээр магадгүй одоо өөрийнхөө байрыг те 6% ч юм уу 8% нь амруулад энд нэг стандарт гаргаад өгчвөл айл өрхөө заавалчгүй тэгээл нэг одоо байр руу дөрөв нүгэд байхгүй энэ хавьда байраа тэр нь ипотекийн зээлд хамрагддаг ч юм уу те ингэж явал их боломжтой болов. Магадгүй та чи өөрөө одоо өрхийн орлоготой юм чинь тэгэл иргэн төлөлтөө бас нотолчж шít те өрхийн бизнестэй юм чинь. Яг миний зүгээр ингээд боддоор бол ингэдэг л та. Энэ хүмүүс болохоор ингээд нөгөө мөнгө муутай учраас багтаа учраас яг байшин барьж байгаа байшинаар жижиг нэг жоохон дулаан алдагдaltaй жоохон тийм байшингууд бариад байгаа байхгүй. Тэрнээс ерөөсөө салахын тулд ер нь утаа багсхий гэж бодож байгаа бол ер нь айлууд ер нь бол байшингаал сайн дулаан алдагдал багтай сайн байшин барьчих юм бол тогоор халаагаал тэгэл ер нь утаа багсна л гэж боддог. Зүгээр ер нь хүмүүс ингээд нөгөө хотыг одоо ингээд хотод хичнээн орон сууц барих уу гэдэг асуудал байна. Хэдийг барих уу гэдэг асуудал байна. Хэдэн жилийн дараа бүгд ингээд орон сууцтай болох уу гэдэг асуудал байна. Тэрнээс наан нь бол энэ гэр хороол байгаа хүмүүстэй бол урт хугацаатай, хүү багтай, ипотекийн зээлнүүд өгөөд байх юм бол хүмүүс харин сайхан байшинтай болоод эндээ амьдраад байх боломжтой л гэж би хардаг. Ер нь бол ер нь байшингийн ер нь энэ утаа гаргаад байгаа ч ер нь бол энэ жоохон муу байшинтай дулаан алдагдал ихтэй байшинтай учраас л их галт хүлээл тэгэл дэрийг утаа ихцээл юм л гэж ойлгоод байгаа. Тэгэхээр их залуучууд бол одоо гэр ороод бидний одоо хил цаасаар гэр ороолд амьдарч байгаад өөрийнхөө одоо байраа гэр хорооллын хашаа байшингаа зараад одоо 8%, 6% зээл рүү орол гэсэн монгол залуучууд нэг бодолтой бас мөрөгдөлтэй байгаа гэдэг чинь. Гэтэл бол нөгөө орж байгаа байр нэг 40-50 м, за 60 м байранд ороод ногоон байгууламжгүй одоо хуучин хашаанд амьдраа сурцсан хүмүүс бол бас хэцүү байгаа гэдэг л да. Тэгэхээр банкны зээлүүдийг харахаар бас одоо ногоон барилгын зээл бас төрөл бүрийн зээлүүд байгаад байдаг. Эдгээр бол бас яг одоо ипотекийн зээлтэй адилхан 6%-тэй бол байдгүй бах. Хинхэн нэг 14-өөс 18% өндөр хувийн зээлтэй. Тэгэхээр хэрвээ одоо байгаа байраа энэ зээлээр аваад санхүүжүүлээд байвал цаашдаа одоо гэр ороолд амьдарч байгаа айлууд маань цаашаа төлөөд явах те барилга байшингаа технологийн дагуу зөв барих боломж бол та байгаа гэж үздэг үү? Ер нь байгаа л гэж үздэг л те. Энд чинь угаасаа одоо энэ чинь одоохондоо л яг газар энэ жоохон ингээл үнгүүдүүлээл жоохон ийм хямдхан байгаад байгаа боловч болно. Явцын дундаа газар л үнэтэй л болно гэж боддог. Тэгэхээр ер нь боломжтой шүү дээ. Хүмүүс угаасаа орон сууцнд очиод бас төлж л байгаа шүү дээ. Бас адилхан тэр хэмжээгээр төлж байгаа. Тэрнээс харин баг төлөгдөх баг. Арай нөгөө баг гэдэг болоо 1 м квадрат нь одоо 3 сая 5 сая гэж явж байгаа чинь энд өөртөө яг байшингаа барих юм бол дулаан байшин барих юм бол арай баг л ер нь 2 сая м квадрат нэг 2 саяас ихтэрэхгүй байх л гэж боддог шүү дээ. Тэгээ сайхан дулаахан байшин баригдчих واخ. Тэгээ нэг том биш. Нэг 50 м квадрат ч юм ер нь бол дулаахан байшин боломжтой. Тэгэхээр орон сууцны байшин бол одоо дунжиж одоо хотын төв за бүр Баян зүрх ч юм уу эсвэл Сонгон найрхан дүүрт байр авах нь 3.5-аас 4 сая гэхээр 50 м байрч одоо 200 сая төгрөгийн багтаа үнэтэй болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр таны хэлж байгаагаар бол хашаа байшиндаа бид 50 м байраа за 2.5 сая ч юм уу төгчвөл нэг 100-аас 120 сая төгрөг буюу эргээд зээлийн төлөлтийн маань одоо дүн багасаа явчих юм шүү дээ. Тэгэхээр амьдралын ачаал хамаагүй багтаа дээр нь бас тухтай амьдарч бас болох бүрэн боломж байгаа юм тий. Тий, ер нь бол бүрэн боломж байгаа. Тэр чинь
одоо 50 м квадрат 2-оор батлах нэг 100 сая л болох юм шүү тий. Ер нь бол тийм 100 саяар байшин барь чинь тэгээд тэр чинь урт хугацаатай 10 жил 20 жилийн хугацаатай байх юм бол төлөлт нь бага болоо явчихна. Тэгээ эн чинь өөртөө галаа төлөхгүй. Гал төлөх чинь бас тийм амар бас ажил биш шүү дээ. Нүүрсээ аав нь очиж аав нь тэргээрээ зөөж авчирна. Тэгээ нөгөөдхөө төлнө, нөгөөдхөн бас мод хэрэглэнэ. Тэгээд баг удлаа сунд баг ер нь баг өдрийн баг 5-6 мянган төгрөгийн зардал гарч байгаа. Тэгээд сараараа бодох юм бол 180-200 мянган төгрөгийн зардал гарч байгаа шүү дээ. Ер нь орон нүүрс чинь. Тэгэхээр тогоор сайхан дулаахан байшин байх юм бол хамаагүй бага зардал нь бага болно. Цэвэрхэн байна. Тэгээд ер нь бол боломжтой л гэж үзэж байгаа. 3-аас 4 одоо гэр бүлийн гишүүд ам бүлтэй айл өрх. За нэг 100-аас нэг 150 орчим сая төгрөгний гэж байр гэдэг юм уу те. Тогтохтой одоо дулаахан. Энэ өөрөө нөө ипотекийн зээлийн дээд хэмжээл байгаа байна л да. 150 сая төгрөг. Тий. За тэгээд хугацаагаар харах юм бол нэг 30 орчим жил. Тэгээ нөгөө өрхийн орлогоороо нотлогдоо тухайн хүний одоо ажил байдалтай нас бас их хамаатай байгаа демографик нэлээд холбоотой байдаг. Тэгэхээр ингэж л хараад байна л да. Миний одоо хувь хүний зүгээс за айл өрхүү за нэг 150 орчим сая төгрөгийн зээл аваад за хашаандаа нэг сайхан байр барьж болох юм байна. За эргүүлээ төлөгч гэсэн бас тэ амжиргааны төвшин ч гэсэн бас боломжтой юм болов уу? Зээл нь багасаад явах юм болов уу? Одоо орон сууцнуудын чинь метр квадратын сая хэлж шүү дээ. Нэг дунд чинь нэг 3 сая гарчлаа гэх. Эндээ ингэж бариад амьдрах юм бол таны за амжиргааны зардлууд хэдэж байна. Одоо ашиглалт одоо тог цахилгаан за эргүүлээд энэ бутц өгөө тарихад эдийн хэмжээний зардал мөнгө гарч байна. Зардал яг байшингийнхаа ер нь дулаан алдагдлаас шалтгаална. Одоо жишээлбэл тогоор халаагаад ингэх юм бол зарим нь 500, зарим нь ингээ сая төгрөгийн ч юм уу зардал гарна. Байшин өөрөө дулаахан байх юм бол бага. Одоо манай байшин ч яг энэ 10 хэдэн жил болсон байшин болохоор тэр үеийн технологиороо гайгүй технологиор барьсан. Одоо барьж байгаа байшин маш шалгондоо технологи. Дотроосоо дулаална, гадна талаа дулаална. Одоо хундаамаа жишээлбэл бид нар дулаалах хэрэгтэй. Шалаа дулаална, дээврээ дулаална, материал нь айгүй сайн болсон. Тийм учраас маш хэмнэлттэй гайгүй дулаан. Одоо зарим тохиолдолд баг л өөр хүмүүсийн өөрсдийнх нь баг нөгөө хоолой гэртээ хийж байгаа тэргээр халж шít. Баг тэгээ баг тэгээд эн чинь яг улсаасаа нөгөө оройд шөнийн тариф нь хөнгөлөгдөж байгаа. Юуны 11 сараас 4 сар хүртэл ингээд хөнгөлөгдөж байгаа шин тогоо төлөхгүй байгаа гэл ингээл боломжтой л таа. Тэгээ ипотекийн зээлийн журамд бас сая нэг шинэ өөрчлөлт орлоо шүү дээ. Тэрийг илүү их бас нөгөө ард иргэд рүүгээ чиглүүлсэн тий. За тэгээд орон сууцчлуулах хөтөлбөр бол яг зөв зүйтэй. Гэхдээ бас орон сууц руу шилжих төлөвлөгөө хийх бас дургу айл өрх бас зөндөл байгаа шүү дээ. Тэгэхээр тэднэртэй хурц одоо үйлчилсэн тий. Эндээ сайхан амьдраад хашаандаастаа сайхан амьдраад нөгөө 5 мод бутаа тариад тий. Эндээ бас ажиллаж амьдрах зөндөл хүн байгаа ах. Тэгэхээр энэ тал дээр өөр нь бол улс дэмжиж төрөөс дэмжлэг болоод өгвөл эндээ амьдрчих. Одоо байшин барих зөндөө технологи бол таны хэлж байгаагаар бол бас нэлээд одоо 10 жилийн өмнөх бол хөгжсөн байгаа. Одоо passive house, одоо hybrid house гэдэг хүн болгол баг тэднийг сонирхдаг болсон юм билээ. Тэгэхээр яг энэ технологиудын хувьд таны бодлоор одоо дулаан алдагдaltaй өөрийнхөө хүсэж байгаа байшингаа барихад одоо passive house, одоо энэ hybrid house гэдэг эдгээр одоо хүмүүс авч хэрэглээд хэр хялбар байна. Таны хувьд одоо ойлголт жишээ нь одоо манай үзэгчдэд зөвлөвөл яг би нэг үзэсгэлэн талаа ч юм уу тэр мэргээр айгу очих бас үзэж харддаг л да. Ингээд сколны нэвтрүүлгүүдийг бас үзээд ингээд. Гэхдээ ер нь бол боломжтой л гэж бодсон. Одоо ер нь хүмүүс одоо материалын сонголт нь айгүй их болчихсон. Яаж л бол яаж барихаа л болчихсон. Ер нь баг зардлаар барьж болж юм. Скол айтайхан юу ашиглаад барьсан ч болж юм. Тэр чинь ерөөсөө технологи юм л шүү дээ. Нөгөө нэг твний чинээ нүхээр тэмээн чинээ жаваар орж ирнэ. Тэр салхины салхиа сайн зөв хаах хэрэгтэй юм байлээ. Тэгэхээр салхин талаа сайн дулаалах хэрэгтэй юм байлээ. Гадна талаа дулаалаад авахгүйгээс дотор талаа бас дулаалах хэрэгтэй. Дотор талаасаа гарч гарч байгаа дулааныг бас алдахгүй байх хэрэгтэй. Цонхон заавал том байх шаардлагагүй ч гэх юм уу. Арай жижигхэн цонхтой бай. Цонхоороо бас айгүй их алдна.
Тэгээд нэг хүмүүс ч юм бол цонхоо айгүй том барайл өстө өдөр нь яг сайхан нар гарна. Орой нь бол цонх ч бас айгүй их хүүтнээ оруулна шүү дээ. Цонх. Тэгэл ер нь бол энэ пассив хаус, энэ юу хаус гэх бол яг стандарт гаргаад ер нь бол нэг ингээд барьвал, ийм байвал, ингэчүүл ерөөсөө дулаан алдагт багтаа юм байх юм шүү гэд. Энэ одоо барилгын яам ч гэх юм уу хүмүүст энэ зөвлөгөө өгдөг газар нь их байх хэрэгтэй юм шиг байна. Ингээд барих юм бол за хундаамаа ингээд барина шүү. За хундаамаа ингээд дулаална шүү. Доороосоо энэ манайх ч метр 50 хөлддөг шүү. Хөлдүүс чинь шууд ингээд доороосоо шатнаасаа дахиад гараад ирнэ шүү. Тийм учраас тэрийг хаан шүү гэл. Энийг л айгуу сайн бүр шинжлэх ухааны үндэстэй. За энэ материалаар барих юм бол ийм дулаан алдагдах юм байна. Энэ хөөсөнцрөөр барих юм бол иймэрхүү дулаан алдах юм байна. Модоор бариул тийм, тоосгоор бариул тийм. Одоо тэгэл янз янзын технологиуд байна. Тэгэхээр энэ хамгийн сайн шүү. Энэгээр бариараа ингүүл алдахгүй шүү. Тэгэл тэрийг л сайн энэ хүмүүст айгуу сайн мэдээлэх хэрэгтэй юм шиг. Тэгэл хүмүүс чинь ингээл энэ сайн гин, энэ мууг нь, энэ сайн гин гэдэг ингээл янз янзын материал аваад хийгээд байгаа байхгүй. Гэхдээ энийг ингээд зүг чигийг айгуу зөв болгож өгч байна. Ийм материалаар байрвал одоо тэрний тийм байгаа шүү дээ. Одоо хөөсөнцөр ийм байна. Тоосго ийм байна. Цементэн хатан ийм байна. Одоо лего блок гэж бас нэг хүмүүс гараал байгаа. Тэр үнэхээр тэр одоо шинжлэх ухааны юм чинь ингээд тэрийг ингээд юу яхах хэрэгтэй юм шиг. Бүр одоо ингээд одоо мэрэгчлэнгүүд гаргаад тэгээд яг ингэж хийвэл зүгээр юм байна. Ингүүл дулаан алдагдал чинь хамгийн бага байх юм байна гэл. Тийм заавар зөвлөмжийг л аягүй сайн хиймээр. Тэгэхгүй тэгэл ерөөсөө хараад энэ блок сайн гэсэн блокоор барьчих. Тэнгуут нөгөөх нь хүүтэн байх жишээ. Тэнгуут хөөсөнцрөө зүгээр ингээд наачих юм байна ингээл наад. Тэг чи ингээд завсар зайг нь битүүлэх хэрэгтэй. Салхиа нь хаах хэрэгтэй гэл ингээл бас мэдэхгүй юм зөндөө. Ихэвчлэн л тэгэл энэ хувийн байшингууд ч өөрсдөө л барьцгааж байгаа юм чи. Ах түнрээрээ барьж ийн эсвэл ганц хоёр барьгаад барайл авчирж ирээд бариулж ийн. Тэгэл нөгөөдөл нь ингээл барьчдیں۔ Тийм байх ингээл барьж. Тэгэл яг цагаа тулаад ихлээр нөгөөх нь ингээл доогуурааж хүүтэ алдаал, дээгүрээч алдаал, буруу баригдаал тэгэл хичнээн сайн бариад минийхэр хичнээн ингээд зөв барихгүй бол одоо буруу болох юм байл. Зүгээр одоо ингээд баахан хөөсөнцөр ингээд хадаад байдаг. Тэгэл завсар зайны үдийн ингээд дулаалахгүй бол тэргээр хүүтэ орчдөг. Амар олон хөөсөнцөр ингээд дулаацсан мөртлөө тэгэл орчих жишээ нь юм байл. Та өөрийнхөө одоо байшинг хэрхэн дулаалаа? Одоо ер нь цахилгаанаар алж л байгаа. За дулаанаар одоо сүүлийн үед чинь тэгэл солар панел тавьж гин тий. Эсвэл эндээ нэг 100-аар галж байна. Тэр нэг энэ дулааны шийдэл маань өөрөө амьдрахад илүү их тав тухыг олох ёстой хамгийн чухал зүйл болчиход байна шүү дээ тий. Хамгийн таны хувьд одоо яаж шийдвэр манайхын гэсэн угаасаа энэ 14 жилийн өмнө барьсан байсан. Тэгэл бас алдаатай юм байгаа байхгүй юу. Одоо жишээл хундаамаа дулаалаагүй байна. Тэгээд хөөсөө бас нөгөө зүгээр л ерөөсөө ингээл хатцсан байна. Тэр завсар зайг нь ерөөсөө бас дулаалах ёстойг нь дулаалаагүй байна. Тэгээд энэ нөгөө нэг тогны үнийн нэг дотор талаа ер нь бол дулаалсан нэг 3 см юм дулаалганы юм хатан. Одоо ч айгүй гоё хатан матантай. Тэгээд шууд 50 гут айгүй амар мэдрэгддэг юм лээ. Тэгээд энэ бол одоо 10 жилийн өмнө баригдсан чинь энэ чинь алдаатай гэж байна шүү дээ. Алдаатай. Одоо шинээр байшин бариул ямар материалаар яаж барих? За тий. Таны төлөвлөгөө юу вэ? Одоо яг зөв шинэ байшин бариул ойролцоогоор хэдэн метр газар зан ойролцоогоор газартай гэж. За хуучин одоо нэг 10 хэдэн жилийн өмнө барьсан байшин за алдаа дутагдал мэдээж тухайн үеийн одоо барааны сонголт ч гэдэг юм уу те материалын сонголтоос их нөлөөлж байгаа. Хэрвээ та одоо яг 0.7 газар дээр одоо өөрөө анханасаа амьдрах сууцаа барья гэвэл хэрхэн төлөвлөж хэрхэн шийдэх вэ энэ тал дээр? Одоо ч нэг одоо байшингийн загварч айгүй гоё болчиход байгаа байхгүй. Би одоо ингээд зүгээр яг ер нь ингээд төсөөлөд ингэх юм бол нэг 30-аас 40 м квадрат ч юм. Тэгээд их цомхон. Тэгээд нөгөө арай жоохон өндөр таацтай. Тэгээд нөгөө айгүй амраар шийднэ л гэж бодож байгаа. Ер нь болж игэл энэ нараар манай нар ч одоо баг 365 хоногийн баг 300-аад хоног нь нартай байдаг. Тэгэхээр өвлийн тэр нараар өөртөө халдаг.
тэр технологи руу явна. Одоо барьж байгаа материал нь термоблок гэдээ бас нэг ингэдэг хоёр талдаа хөөсөн цэртэй 15 санжи хөөстэй, дотор талдаа 5 санжи хөөстэй тийм блокуд байгаа шүү дээ. Өөрөө тийм налахт нэг үйлдвэр байгаа. Бас нэг Германаас орж ирсэн гэдэг нэг технологи байгаа. Тэр өстө барихад амар. Манай үйлдвэр бас тийм материалаар барьж ирсэн. Тэгээд дулаан алдагдал айгүй багтай. Тэгээд барихад бас айгүй амар хурдан баригдана. Тэгээд ер нь нэг том бол чухал биш юм байна гэж бодож байна. Жижигхэн тэгээд дулаан алдагдал багтай. Тэгээд одоо тогны үн бол явцсан ингээд хэдэн жилийн дараа дахиад нэмэгдээл нэг байна үхээс хасагдана гэж бол байхгүй. Тэгэхээр ер нь бол энэ нарыг л ашигласан нараар халдаг, өдөр нараар халждаг тийм л байшин барина гэж бодож байгаа. Дулаалдагдал ер нь аюул сайн шийтгэлж байна. За тэгэхээр одоо шахмал төслийн асуудал бол өвөл бол одоо Монголын Улаанбаатарын баг номер 1 асуудал байл. Одоо бүр энэ шийдэж чадахгүй болоод хүмүүс зарим Тайланд явж байна те өвөл хүүхдүүдэд агуулаад тэгээд Вьетнам руу явж байна. Бүр сүүлдээ бүр шийдэл нь олохгүй болоод дөрвж шидэ буцаад ирчихэж байна. Таны хувьд бол одоо яг энэ байшинда энэ жил шахмал төлсөн үү? Хэрвээ төлөхгүйгээр одоо захилгаанаа халааж ийнэг бол яг одоо бодтоор энэ өвөл захилгааны мөнгөөр шийд гарсан бэ. Хүмүүс одоо сая захилгааны мөнгө үнэтэй гараа зарим нь бараг сая төгрөж гарч байгаа айл те. Шалны халаалттай гэл. Тэгэхээр та энэ өвлийг ер нь яаж давбаа? Хамгийн хүнд асуудал чинь өвлийг давна гэдэг чинь Улаанбаатарт бол. Манайх юу яадгийг. Ер нь бол тогоор шийдсэн л те 380-тай. За одоо нэг түрүүн яриад байсан баарны ярьж байгаа шиг шүү дээ. Та дулаан алдалт бол энийг одоо яаж бууруулж одоо энэ тохиолдлуудыг хийв те. Энэ талаараа бидэнд одоо танилцуулбал. Энэ жил чинь нэг тог нэмэгдэнэ гэдэг сургаал тэгэл ерөөсө жоохон дулаалах хийгээл. Дотор талдаа дулаалах хийгээл. Дотор талдаа дулаалах хийхин ач холбогдол нь бол эндээс гарчиж байгаа дулааныг бас энэ зүгээр нэг ханлуугаа энэ тоосгон ханлуугаа ингээд шингээхгүй. Тэгээ эндээ өөрөө айгуу сайхан дулаахан болд юм л. Тэгээ би энэ жил нэг арай өөрчлөгдөд энэ 100-ыг авсан. Тэгээ энэ 100 чинь энэ халаагаар тогоор халдаг халаагаар энэ 1 кВт-ийн халаагаар. Тэгээд энэ нэг өөрөө асч унтраад ийм 30 минут ажиллаад 30 минут амардаг тийм зарчимтай авахлаар энэ нөгөө хамаагүй хэмнэлттэй болж байгаа юм. Нэг цагт одоо 30 минут л ажиллана гэсэн үг. Тэгэхээр энэ манай дулаалгад бол хамаагүй бага гарсан. Нодлон энэ нэмэгдээг байхад манайх нэг ер нь бол нэг 500 мянга гардаг. Яг одоо нөгөө эд хүүтнэр шүү дээ 12 сар, 1 сар, 2 сарын үеэр бол ингээд хэдэн ам бүлтэй. Манай ч одоо гуруула яг манай байшин чинь 100 м квадрат талбайтай болохоор тийм гаражтайгаа нийлээ 120 м квадрат болохоор тэгж байгаа. Тэгээд энэ жил болохоор манайх халаалтаа арай жоохон өөрчлөөд одоо жоохон одоо 30 минут халаал 30 минут амардаг тийм парнуудаа өөрчлөөд тавьсан. Тэгээд дотор талдаа бас жоохон дулаалах хийсэн. Тэгээд ерөнхийдөө бол энэ жил бол нэг 600 мянган төгрөг гарсан. Араа нэг дулаалгаа сайжруулад арай жоохон гэхлээр бараг л сая хөрөх байсан баг. Тэгэхээр чинь нэмэгдснээр гэсэн чинь одоо цаана үнэтэй нэмэгдснээр бол манайх нэг илүү 100 мянган төгрөг. Гэхдээ би энэ жил бол нэг халаалтандаа өөрчилсөн. Тэгээд дулаалгаа бас айгуу сайн хийсэн. Одоо жишээл манайх нэг 12 кВт-ийн 100-аар халдаг байсан бол энэ жил манайх нэг 6 кВт-ийн 100 болгоод тэгээд дулаалгаа нэмсэн болохоор тэгээ арай гайгүй. Цагийн ирлээтэй. Тэгээ нэг 30 минут ажиллаад 30 минут амардаг. Тийм пар. Тийм пар. Тэгээд цагийн ирлээтэй. Тэгээд тэр чинь нөгөө 30 минутанда тэр пар нь бас тодорхой хэмжээгээр 30 минутаа дулаанаа ингээд нэг ерөнхийдөө хадгалдаг. Одоо нэг 70 градус халаал тэгэл нэг 30 минут амрахтаа нэг 50 градус руу буугаал. Тэгээд буцаал халаал ингээл ийм зарчимтай. Тэгээд та бүр шахмал түвш бүр огт хэрэглээгүй гэсэн үг юм байна шүү дээ. Та бол одоо үйлдвэрлээгүй байна шүү дээ. Ер нь энэ жил ч гэхгүй манайх ерөөсөө ороод ерөөсөө тогоор л халаацсан. 10 хэдэн жил үү? 10 хэдэн жил. Тий. Яг хоо эн чин давуу талаа бас айгүй их байгаа байхгүй. Над одоо гаражт машина тавих бас тэгж л бодож байгаа. Одоо хотод байсан бол одоо би эсвэл 60 70 сая одоо гараж авсан заяа. Тэгээ эсвэл бол ингээд нөгөө эсвэл хүний гараж 50 ч гэх юм уу. Тавихлаар одоо өдрийн хэдээр 5000 гарч идэх юм. Хэдэн мянгаар тавих уу. Тэгэхэд энд бол бас тэгээд одоо эн чинь ингэн одоо ашиглалтын зар чи одоо ингээд нөгөө халаалт чи одоо ингээд халаахгүй шүү дээ. 10 сар хүртэл ч юм уу ер нь бол дахиж нөгөө пармар тавигдахгүй. Тэгэхээр ер нь баг нөгөө зөвхөн хэрэглээнийхээ л тоогоо өгнө. Яг зөвхөн тэр одоо нэг яг тэр хүүтнэрээ зарим үед нь бол одоо бол нэг 100 200 200 л гарах байх.
баг гарна. Яг одоо өвлийн 4 сар та 500-600 мянган төгрөгөөр чинь за 2 сая төгрөг. Гэтэ 12 сартаа дундчлаад үзэх юм бол баг нэг 150 мянган орчим төгрөг ч юм уу те. Тэгэхээр байрны айлууд чинь одоо багтаал сөөхтөө 50-60 мянган төгрөг. Тэгээ тог захлааны мөнгө төлөө явж. Тэгэхээр бол хамаагүй хэмнэлттэй. Дээр нь бол би бас нэг нь бахархаад байгаа нь та бас огт одоо шахмал төвч төлөөгүй мэн те. Хэрэв бас ингээд хүн болгон айл болгон чинь энийг мөрдөөд явжвал Улаанбаатар бол бас утаагүй болох бүрэн боломж байгаа юм байна гэж ойлголоо. Тий. Ер нь бол утаагүй боломжтой. Тэгээд нөгөө тогч нь ийм юм байлаа ерөөсөө. Минийхэр бол энэ нөгөө нэг трансформатор гэдэг чинь тий. Одоо энэ айл одоо хичнээн айлын дунд нэг трансформатор тавьж байгаа. Тэрний ачаал хүрдэг юм байлаа. Гол асуудал нь тэр трансформаторуудаа л одоо олон болгоол арай жоохон 380 аавна гэдэг чинь бас тийм дээр үед л авсан болохоос одоо бол бас хэцүү шүү дээ. Өгөхгүй нөгөө трансформатор чинь хүчин чадлаа дийлдэг учраас заавал зөвшөөрлөөр өгдөг. Тийм Ил бүтцийн хувьд одоо тухайн дүүрэг тэгээд дүүргээс одоо хоророоч гэдэг юм уу те. Энэ чадал дээр нь жишээлбэл трансформатор дээр ч гэдэг юм уу те. Тэн дээр ерөөс анхаарах хэрэгтэй мэлээ ерөөс. Тэгэхэд хүмүүс чинь ингээд ер нь одоо ингээд манай хажуудлын айлууд ч юм уу ингээд тог цахилгааны яг гэхлээр тэр чинь дийлдэг. Тий. 220-ийн шугам орж ирчээ тэр айлыг халаад чадахгүй байхгүй. Тэгэхээр ерөөсөө 380 арай нөгөө энэ трансформаторын ер нь бол ер нь хүчин чадал нь дийлдэг ерөөсөө. Тэр нэг ёсондоо тухайн одоо орчинд нь цахилгааны чадамжийг нь дэмжиж өгөх шийдлүүдийг гаргаад өгвөл айл өрхөд цахилгаанаар бол бүрэн халааччвал чадах юм байна. Тэгээ эргээд бас ипотекийн зээлч гэдэг юм уу бусад одоо банкны ямар нэгэн асуудлыг шийдчихвэл хүн бол ер нь хашаанда хангалттай сайхан амьдрах юм байна да. Ер нь айгүй боломж байгаа. Тийм. Сүүлийн үед одоо нийслэлээс засгаас орж байгаа бодлого дээр болохоор 100 тарааж өгнө гэж одоо их яригадаад байгаа шүү дээ. 100 бол миний ойлгосоор бас нэг сая гаруй төгрөг үнэтэй юм байлээ. Тэгээ бас 2-300 тараагаад үтсэн. Дулаал тэглэж бас яриад байгаа юм байна. Тэгэхээр танд бол 100 бол огт хэрэггүй юм биш үү? Одоо авчираад өгөө танаа гэрт оруулаад тавьж гэсэн одоо 100 бол бүр ямар шаардлагагүй болж таарж штэ тий. Тэр 100 тарааж ахаар ерөөсөө тэр энэ шийд нөгөө энэ трансформатора энэ тогныхоо шийдлийг л ингээл одоо энэ чиний би тэр бас нөгөө яг мэрэгжлийн юм болохоор бас мэдэхгүй нэг одоо хідэн айл дотор нэг трансформатор байдгийг дунд нь. Тэгээ тэр айлууд чинь бүгдээрээ тэр трансформатороос л тог авч байгаа шүү дээ. Тэгээ 380-тай тэр чинь ингээд тэгээд нөгөө нэг юутай юм байлээ. Тэр тэдэн киловаттыг зарна, тэдэн киловаттыг өгнө гэд ингээд нөгөө шийдэлтэй. Тэгээд тэр чинь ингээд нөгөө тэр олон айлууд руу өгчихлөөр чинь нөгөө хүрхээ байчна. Тийм болох дээр ингээд хязгаарлаж чадахгүй. Заавал зөвшөөрөл авч иж одоо 380 авч иж тэр нь болж ийн үү болохгүй байх уу гэдгийг шийдээд тэгээ өгөх юм бэл. Хүрхгүй л өгөхгүй шүү дээ. Тэгэхээр тэгээ нөгөө айл нь үр сэтгэлгээс одоо шийдэл авахгүй галаад ирэхээс ямар даралтай биш ч болохгүй л дээ. Тэгээ тог нь хүчтэй нь өрөхгүй юм чинь тогоор халаах гэж халаач болохгүй. Тэгэхээр тэр 100 тарааж ирснаасаа ерөөсөө энэ трансформаторуудаа л одоо айгүй олон болгоол өгөх хэрэгтэй л одоо чөлөөтэй л 380 бүгдээрээ аваад халаалтаа тогоороо шийтгэл байвал зөвхөл гэж бодож байгаа. Цахилгааныхаа үр дүнжээ илүү дээшлүүлээ тэр хүчин чадлаа тий. Тэгээд дээрэс нь одоо ус хүүтэн усыг оруулаад өгч хэрэгтэй. Тэгээд одоо бохрын шийдэл дээр би нэг юм ярихад бохир айгүй сонио. Одоо ингээд хөрсний бохирдлыг хамгаална гэж яриад байдаг мөртлөө бүр эсэргээр нэг юм сони юм бит. Манайх өчтөр бохроос оруулдаг. Одоо 2 сард нэг удаа ч юм уу ер нь соруулдаг. Сордог машин ирээд авч явна. Гэхдээ энүүхийн ходог байгаа. Энэ лөө асахгүй. Бүр явж бүр юуны тийш авчихсан. Сосоглонгийн нэг тавьж асгадаг гэж байна. Тэр амар сонин шийдэл. Бүр эсрэг. Бүгд энэ ер нь одоо янз янзын технологи гарч ирсэн л байна л да. Дээр үед байгаа хамгийн гайгүй технологи нь энд байсан. Одоо бохроо ягаал бохрын сордог машин сороод авч явал тэр юу руу насгаж байгаа. Энийг жоохон шийдэхгүй бол ер нь бас жоохон асуудалтай. Энэ одоо уул нь ингээд дүүрэгдээ энэ усаа хийдэг усаа ингээд нөгөө сордог машин чааваж асгадаг тийм газрууд байх хэрэгтэй. Дүүрэг ч юм эсвэл бүр дархан тэгж шүү дээ бүр сорж өгдөг гэд бүр цаанаасаа ингээд тэрийг дэмжиж явах хэрэгтэй байл. Тэгжиж энэ хөрсний бохирдол гэдэг юм чинь бас хамаагүй гай бол. Одоо тэгээд айгуу сонио одоо эн чинь манайх чинь 10 тоноор соруулаад ингээл 100 мянган төгрөгөөр авчиж. Удиралдаа нэг бишээ улирал манайх чинь нэг 2 сард нэг удаа. 2 сардаа нэг. Тий, нэг удаа соруулж байгаа.
Нэг хэрэглэнээс бол ус цасанд ороод ингээд ингэхлээр чинь ус айгүй хэрэглэгдэнэ. Нэг айл чи одоо орон сууцны айл чи нэг айл нэг хүн 200 баг 200 гэж үздэг шүү дээ. Тэгэхээр эн чинь ингэх ёстой мэлээ. Би айгүй ойрхон л одоо дүүрэг болгон ч юм эсвэл нэг ус хайдаг юмтай байх юм бол айгүй хурдан ирээд сороод хурдан хай. Үнэн багасна. Нэгт олон айлууд ийм одоо усаа эргэж хурдан байх нь байна. Эргэж хурдан байна. Тэгээд мөнгө нь арай бага болно. Тэгээд олон айл ийм одоо сорулдаг нь ойлмалтай байх хэрэгтэй ч юм уу. Тэгвэл айгүй энэ шийдэл айгүй зөв шийдэл юм шиг байна. Эсвэл богтой ингэж холбогдохгүй бол болсноос хойш сорулдаг нь байсан дээ шүү дээ. Тэгэхээр одоо гэр оролт та соруулахад бол үндсэндээ нэг 2 сарда 100 сая төгрөг. Гэхдээ үнэтэй байгаа шалтгаан нь бол цэвэрлэх байгууламж нь өөрөө зөвхөн сонсголтод одоо хол байгаа учраас юм байна л да. Хол авчлаа. Одоо магадгүй нөө сүүлийн үед одоо нийслэлээс яриад байгаа дид төвүүд гэж яриад байгаа шүү дээ. Тэр болгон дээр одоо жижиг одоо цэвэрлэх байгууламжийг шийдээд өгчвөл одоо энэ өртөг зардал буураад одоо энэ хөрсний бохирдлол ялч явахгүй ирэлж олон та хамгийн том асуудал байгаа шүү дээ. Энэ асуудлыг бас шийдэх одоо бүрэн боломж бас байгаа юм байна тий. Ер нь бол шийдэх боломж байгаа. Тэр чинь боломжтой байлгүй яах вэ? Ямар ч хөрсөндөө шингэхгүй авч явал асгах чадна гэсэн үг шүү дээ. Манай суурин төвлөрөл нэмэгдээд одоо дүүргүүдийг бас тоог нэмэх бодлого баримтлаад байна шүү дээ. За яармагт жишээлбэл одоо яармаг дүүрэгч гэдэг юм уу те. Тэгэхээр дид төвүүд дээр за яг энэ дид бүтцийн асуудлуудыг бүрэн шийдэхгүй бол бодит амьдрал дээр бол энд бас ард иргэд дээр ачаалал нэлээ хүнд эргүүлээд бас энэ тав тухтай байдал бас нэлээ алдагдтал юм. Тэгээ нөгөө гол зорилгочл тав тухтай л байвал гэж л одоо байрлал өгж байгаа шүү дээ. Тэгэхээр хашаа байшинда тав тухтай байхын тулд за мэдээж саяны ярьсан одоо дулаан алдагдал гэдэг зүйлийг бол нэг ч хийх хэрэгтэй юм байна. За хоёр дахь юм бол мэдээж тэр цахилгааны асуудал одоо бүх зүйлийн гаргалгаа болж байна. За гурав дахь хог хаягдлын менежмент болон тэр бохирын асуудал юм байна. Тэгэхээр энэ эдийг л ерөн шийдчих юм бол ер нь нүгэд авах ер нь сонирхол ер нь байна. Заавал хот руу. Тэгээ заавалч хот руу нүгэд авах шаардлага байна. Ер нь бол байхгүй шүү дээ. Ягаад тэгэхээр ер нь нэг хүн ийм минийхэр бол зүгээр энэ нэг 10 км дотор ч юм уу 5 км дотор л ер нь бүх юм байх юм бол тэгээ 5 заавал би энэ ч хотын төврөөд заавал талбай очиж заавал тийш очих шаардлагагүй шүү дээ. Тэ? Ер нь заавал дандаа ингээл хотын төв рүү яваад ах шаардлага. Эндээ л болж ивэл тэгэл заавал ингээл хотын төв рүү яваал ингээд ах шаардлага нь. Би танаас бас нэг юм асуух гээд одоо хүн болгончл нэг хот руу орох нэг шалтгаантай байдаг шүү дээ. Хамгийн ихний шалтгаан юу юм гэхээр яг ажил руугаа явах та. Таавал одоо энэ чинь ойрхон ажилтаа үйлдвэрлэлийн ажлыг хийж байна. Нөгөө талдаа хүүхдийн хичээл сургуулийн асуудал яригддаг шүү дээ. Нийгмийн дэд бүтцгээд байгаа. Тэгэхээр тэр асуудлыг шийдэхийн тулд те мэдээж гайгүй чанартай одоо улсын сургуульч байдаг юм уу эсвэл нөгөө сүүлийн үед хийгдээд байгаа Кембрижийн боловсролын одоо юутай те боловсролын сургуулиудаа улсын сургуулиуд зөндөл нэгдэж байна. Энэ хэсгийн ажлуудыг нэлээд шийдчих юм бол хот руу бараг орох шаардлага ер нь багасаал ирэх баг. Тэгэхээр энэ хавьд одоо сургууль цэцэрлэгийг шийдчихвэл одоо бүр л эндээ суур тий ажлын байраа бас бүрэн шийдчихвэл энэ аваас яваад ах шуурга шаардлагагүй шүү тий. Энд чинь ажлын байр нь шийдэгдэх юм бол одоо сая нэг төлөвлөлт яриалсэн нэг зах махыг чинь тийшээ нүүлгэн нийшээш нүүлгэн цахаар ирнэ одоо баг хэрэггүйцэд баг л одоо би бол зөвхөн тэгэж бодох юм. Нэг зах одоо тэгснээс одоо ингээл энэ сошиал энэ фэйсбુક айгүй хөгжсөн багт чинь энэ байгаа бараанууд нь одоо хаана хааж байдгийг хүмүүс уцастал очиад өргөлтөөр ирж байна. Тий одоо энэ жишээл одоо энэ тэгтэл одоо нэг одоо юу зардаг вэ? Одоо нэг юм барьсан багт хүргэлтээр авчиж болж гин очиод тэр одоо гэр оролт ч юм уу эсвэл тэр өөрийн дэлгүүрүүттэй байх юм бол дэлгүүрээс нь очиод авчиж болж гин. Одоо ямар хайгаад нэг ганцхан газар руу очиод тий нэг юм авах гээд ингэж явахаас илүү одоо бол зүгээр ингээл фэйсбુક руу за тийм юм авъя гэдэг ингээд ингээл юм байна хаана байна тэнд байна очиод аваад явчих боломжтой юм шиг хараад. Заавал нэг газар руу төвлөрөж очиод дээр үед бол тэгдэглэж баг захалт очвол бүх юм байгаа гэж боддог байсан бол одоо бол зүгээр уцаараа ч юм уу юм байна хаана байна тэнд байдаг юм байна одоо сонгоо харахад нэг байдаг юм байна хауулд нэг байдаг юм байна одоо энэ Сүхбаатар дүүрэгт нэг байдаг юм байна тэндээс нь очиод ми ойрхон чинь тэндээс очиод тэр хэрэгтэй юм авчиж гэдэг юм уу одоо хөдөөнөөс хүн орж ирлээ одоо уцаа өгдлээ тэр хүнд ийм зарж байгаа гэрийн бүрээс тэнд зарж байгаа маань ингээд авчих боломжтой юм шиг байна. Барилгын материал ч гэсэнтэй одоо ингээд тарчих юм бол
тэнд тийм байдаг юм. Заавал 100 айл гэхгүйгээр одоо жишээл Сүхбаатар дүүрэгт өчнөө барилгын материалын дэлгүүр байж болно. Сонгон хайрханд байж болно. Тэд нар бүгдээрээ сонголцтой олон байх юм бол тэгээд тэндээсээ л авчна. Заавал 100 айл ороод буцаад тэнцээч наашаага юм зөөгөөл ингэж яхаар миний ер нь яг зүгээр миний бодол тийм л ах байвал бол нэг зүгээр. Тэгэл дэлгүүрүүд нь томороо дэлгүүрүүд нь байдаг. Заавал тийшээ яваад ах шаардлага байхгүй. Заавал их дэлгүүр яваад ингээ юм авахгүй. Тэ эндээсээ юм авчдаг боломжтой. За та тэгэхээр одоо энд хашаандаа юу бүх асуудлаа шийдээд одоо худаг ус одоо бохор цалхаан юм шийдэж байгаа. Тэгэхээр та 7 хоногт одоо яг хэдэн удаа хот орж байна? Одоо таны яг хотоох шалтгаан жишээ нь одоо энэ тохиолдолд юу вэ нэгдүгээр? Хоёрдугаар талаар хот орохоор та хэрэг богомдож байна. Жишээ би бол одоо энэ усны жимээс сонсоод энэ таны тарьсан бодол хараад яг 20 минут ярилцсан их тайвширлаа. Та бол жишээ нь эсрэгээр хот орохоор бохомдож байна уу? Одоо эргээд гарахд байж болж байна уу? Эсвэл хотоо байгаад байна уу? Тэг баг хот руу ингэдэг юм. Ерөнхийдөө яг би хүүхдээ өглөө бас хүүхд сургуулийн асуудал ерөөсөө энэ ажлын байр сургууль хоёр ч л ойрхон байх юм бол боломж. Сая энэ 6 дугаар анги хүртэл баг энд сурах гэсэн охин багыгаа. Тэгээд энэ жилээс хотын төв рүү нэг арай сайн боловсрол өгөхийн тулд заавал очихоос байх байхгүй. Тэгээд өглөө очиж буцаад яг 8 цагт болохоор айгүй хурдан. Тэгээд 11 дэх хоолроо орчоол гараад идэх болохоор бөглөлд орохгүйгээр гэс орчоол нэг 30 минут 40 минутын хугацаанд л орчиж байгаа. Болчихж байгаа. Заримдаа ингээд үйлдвэртэй хэрэгтэй юм авахын тулд хот руу орно л доо. Тэгээд бас чангаштай. Зогсоолт хоёулаа байхгүй болохгүй. Нэг нь ороход нэг нь гадаа нь машинтайгаа хүлээгээд. Тэгээд манай энд чинь бас амар шүү дээ. Энэ чөлөөтэй хаан бол хаан зогсоол байна. Яста чөлөөтэй байна. Тэг чинь би сая нэг орой юу явсан юм. Нэг хүнтэй уулзах гэж явсан. За тэр хотхон тэр байрнуудад машина тавиад айл руу орно гэдэг бол хэвээр үлгэрийн далаа юм хэлээ хэвээр. Ерөөсө тал болтохгүй. Хайгаал яваалах. Тэр нь хайгаал яваад олдохгүй. Тэг чи манай энд үнэн одоо ингээд өглөө мөглөөхөд бүгд ингээд хов хоос. Тэгэхээр энэ чинь боломж байгаа байхгүй. Тэнд чинь одоо ингээд улам л нэмэгдээд байна. Улам л машин нэмэгдээд байна угаад хасагдана гэж байхгүй. Нэг айл нь 2 болно, 3 болно, хүүхдэн том болно, машин аваад нэмэгдээл энэ үхэс хасагдана гэж байхгүй. Тийм болохоор энэ надад энэ төлөвлөлтөө бол энэ одоо ингээд бүсийн ингээд гаргаад өгөх юм шиг л. За одоо ийшээгээ ингээд ерөөсөө сайхан хаус оруулал ноочтлоо. Энэ лөө өндөр байшин бариад ирэхгүй гэх юм уу. Тэгэл ингээд зохицуултал зөвл хийх хэрэгтэй юм шиг. Ер нь бол хот руу хэцүү шүү. Бизнес барьж байгаа бодлого нь за яг 100 мянган айлын орон сууц гэдэг юм уу те одоо бас нэлээд хэд хэдэн төслүүд яригдж байна. Тэрнээсээ илүү тухайн яг дүүргийнхаа яг хороогоороо те эндээ бас дахин төлөвлөлтийг эргүүлээ те эндээ илүү их амны сууцууд дээр томоохон хэмжээний бас нэг юм дэд бүтцүү сургуулийг нисгүй шийддэг ч юм уу те. Тэгвэл барыг хурдан агарын бохирдол болон төгжрлийн асуудал зэрэг болох юм байна л да тийм ээ. Тий энэ сургуулийг бол би бас боддоо шүү дээ. Одоо яг сургуулиудаа бол сайжруулад сайн болгочих юм бол эндээ сургаал авах хэрэгтэй болно. Эсвэл энэ одоо хувийн сургуулиудаа бас заавал одоо зарим газрууд ч одоо бас тэрэлж мэрэлжэд одоо бас хувийн сургуулиуд баригдаад байгаа шүү дээ. Энэ лагерийн бүсгүүдтэй байвал эмээ өвнөр баг хүүхдүүдийн тэндээ хараад тэгээ агаартай бас бординг скул байгаа. Дэргүүлээ тэр нөгөө морь малтайгаа илүү их холбоо цагаан эдээтэйгээ байвал уулан те эрүүл мэндтэй хүүхдийн соёл хүмүүжил талдаа илүү хэрэгтэй юм болов. Тий бас утаагүй газараа байвал бас шийдлүүд зөндөл байна. Одоо ингээд одоо энэ хаашаага шаргамарч юм энэ лагерийн бүсүүд ч юмс юу ч тийм бас одоо өвөл мөлөд бараг л хөнгөж ахуул байх шүү дээ. Тэнд сургууль байх юм бол байшингууд нь ч бас гоё болсон шүү дээ. Дулаахан өвөлдөө байдаг байх боломжтой болсон. Тэнд бараг эмээ өвөө аав ээж нь тэндээ сайн сургуулаа бараад тэндээ ажиллаа хийгээд. Тэгээ одоо интернетээр хүмүүс ч айгүй их ажиллаа хийдэг болсон байна. Тэндээ байгаад хүүхдийн сургууль яалч авахгүй л ингээл бас төгжээний нэг хоёр дахь нь шүү дээ. Нэг нь ажлын байр, хоёр дахь нь ерөөсө сургууль руу хөргөж өгч авах гэж бүү ажиллалт тий. Бүглэлүүлээд байна. Би бас тэгж л бодоод байгаа. Ковидын өмнө Улаанбаатарт одоо Сингапурын нэг хэдэн мундаг архитекторууд ирсэн юм байна л да. Одоо Улаанбаатар хотод танилцаад зайсангаар яваад баруун хэсэг үзээд зүүн хэсэг үзээд тэгээд одоо энэ Дэнжин мянга одоо 7 буудал дам даржаа гэж бид нар ярьдаг шүү дээ. Энэ хэсгийг үзээд энэ бол Улаанбаатарын хамгийн үнэтэй одоо
одоо тэдний ярьдаг бол $1 миллион одоо вивтэй байршилтай газар гэж хэлсэн юм байна л да. За эсрэг талаараа нөгөө голын урагшаага зайсан хэсгийг бол одоо агаар салхин хүүтэн бас харуулц бас жоох хэцүү тий. Ингээ танаа хот чинь ерөөсөө эсрэг талаараа барилаа авцсан биш үү гэж бас зөвлөсөн юм байна л да. Тэгэхээр улсаас бол одоо нийтдээ нэг 120 миний сонсноо 120 мянган айл одоо ипотекийн зэд нийтгүүд өгчээд байгаа юм байна. Жилдээ бол нэг 18-аас одоо 20 мянган орчим айлд ипотекийн зээл өгдөг юм байна л да. Тэгэхээр одоо бол харж байгаа нь үндсэндээ одоо саяны хэлээд байгаа одоо дамд даржаа 7 бодолд динжин мянган айлууд л одоо байранд орж ихний ээлжинд байгаа даа шүү дээ. Та бол одоо энэ $1 миллион тэ байршилт байж байгаа тэ сая долларын байршилт байж байгаа хүмүүст одоо хамгийн зөв зөвлөгөө би өгөөд байна гэж бодож байна л. Энэ хүмүүсийг та одоо хашаандаа үлдээд энэ юмаа одоо хөрөнгө юмаа сайжруулад амьдрах гэж зөвлөх үү эсвэл бошоохоо одоо 60 метрд очиод амьдрах гэж хэлгүү. Таны хувьд одоо яг энэ хүмүүст шууд зөвлөгөө өгвөл юу гэж өгөх вэ? Тэгээд энэ чинь янз янзтай хүмүүсийн өөрсдийнх нь сонголт шүү дээ тий. Ер нь бас ажил нь тэнд байвал тийшэл явна л да. Тий. Тэгээд яг зүгээр ер нь бол боломж бол байгаа. Энд сайхан амьдрах өстой боломж байшингаа бариад эндээ өөрсдөө ажил үйлчлэгээ хийгээд боломж бол байгаа. Тэгээд ер нь өөрсдөө шийтгэл ажил хийж чаддаг. Манад энэ технологи ер нь жоохон хөгжихгүй байгаа. Одоо Германд бол ингээд бортогтой моднуудыг айгүй сайн тарьдаг. Тэгээ айгүй том модыг шууд авчраа суулгах нь үхэлт байхгүй 100% үхэлт ургалттай тийм моднуудыг. Энэ жишээлбэл энэ голтоор ингээд ингээд энэ бортхон дотроо эн чинь жил гаруй 2 жил болчихлоо ингээд үнц нь ийм гоё үнцтэйгээ. Тийм байх. Тийм. Тэгээд эн чинь аваачаад ингээд суулгаад ингээд тарихад ерөөсөө асуудал ахгүй ургадаг. Технологи нь юм л дээ. Арай жоохон том болгох юм бол саваа томсгоод арай жоохон том болгоод жоохон юутай төвхтэй асуудал нь энэ болохоор нэг байнга усалгаа хийж байнга арчилгаа хийж том болгох зорилттой. Ингээд тарьсан мод бол ер нь бол асуудал ахгүй. Одоо энэ цөөрөмд ашиглаж байгаа ус маань ингээд дахин ашигладаг ус аваад байдаг уу? Эсвэл шинээс хэлж явдаг. Ер нь яг цөөрөм нь ямар одоо бүтцээр явдаг юм? За цөөрний ерөөсөө ганц хамгийн лаг технологи нь ерөөсөө юу юм? Энэ нөгөө галгаруутандаа л байдаг. Зөв айгүй сайн галгаруут хийхгүй бол доошоо ус нь алдагдчихна. Ус алдагдахгүй байх хэрэгтэй. Хамгийн зөв юу вэ? Ер нь бол энэ зүгээр усаад өөрөгчөөл өөрөө нь ингээд эргэл явж байгаа. За түрүүний яриад байсан сая долларын харагдац гэдэг байгаа шүү дээ. Энэний бол шийдэх бол айгүй боломжтой шүү дээ. Зогсоолч хилээтэй зогсоол. Одоо хэд бол хэдэн маш зогсоол. Хашаандаа ингээд хүнсний зарим хэрэгцээг нарийн ногооч гэдэг юм уу те төмөс луунгаач гэсэн энэ ингээд харьцаад тэгэл өрхийн хэрэгцээгээ бол бүрэн хангаал явчих. Дээрээс нь эко те өөрийнхөө тарьсан ногоо хүнсэндээ ашиглаж чинь гэдэг чи одоо маш том боломж л та. Тий. За манай подкастын маань ер нь бол хугацаа нэлээд төгссөн байна. За бидний зүгээс одоо танаас одоо асуугаагүй ч гэдэг юм уу те эсвэл танд одоо үзэгчтэй хэлэх ямар нэгэн одоо санаа сэтэл байвал байвал юу гэж хэлэх вэ? За ер нь би бол өөрөө ингэж байгаа. Германд их хэсэг ажилласан. Тэгээ 5 жил ажилласан. Их нартайгаа. За хоёулаа бол болоод байсан. Хоёулаа ингээл ямар ч байсан өөртөө байртай болоод хүүхдүүдэд тийжээгээл хооллоо болоод байсан. За бас 8 хийж үзлээ тий. 8 хийгээд үзэхлээр ингэж байгаа. За хоёулаа болоод тэгс мөртлөө тэгээд дээрэс нэг дүүгээ ч юм их нэртэй ингээд нэг 3 4 хүн л болоод ингээд болоод. Үйлдвэр шалгондоо 15 хүнтэй болсон. 15 хүн ажиллаж байгаа байхгүй. Тэгээд тэрний цаана шалгондоо мэл ингээд тэр мачтаасаа ингээд ноосоо худалдаа авна. Тэгээд тэр ноос чинь дахиад угаагаад үйлдвэрч бас мөнгө төлөгдөн. Ээр нь уцаа ээр нь тэгээд эн чинь манай энд бэлтгэж чинь ингээд байлаа гэхэд тэр ажиллаж байгаа хүмүүс чинь дэлгүүрээс худалдаа авах юм. Тэгээд бас тогж захилгаанаа өгнө. Инээ тэргээд ингээд нэлээд олон хүн ингээд ер нь миний юу бол ер нь үндэсний үйлдвэрлэл айгүй сайн дэмжирэг. Энэ бөглөө таглааны энэ гол юм чинь юусэн энэ шүү дээ. Энтэй л холбоотой. Үндэсний үйлдвэрлэлүүд нь байхгүй баг хотын төвдөг бүгдээрээ 8 хийх гээл энэ чи орж ирчээл бүгдээрээ 8 хийгээл тэггээл энэ чинь цуглаад байгаа шүү дээ. Тэгэхээр одоо хөвсгөлт ч юм уу, дарханд ч юм уу, хаан чи ингээ үйлдвэрүүд нь нөгжөөд тэр хийсэн бүтээгдэхүүнээ гацгшаа гаргадаг. Энд орж энэ бүтээгдэхүүнүүдээ эндээ ингээд нөгөө зарах боломжтой. Одоо тэгтээ минийхэр бол энэ дэлгүүр ингээд ерөнхийдөө гадны юмд ерөөсө гадны бараанд гадны хүнсэнд ингээд бүр эзлэгдсэн. Тэгээд
энэ үйлдвэр хийгээд ерөөсөө ямар ч баг. Би одоо манайх ч одоо 10 хэдэн жил үйлдвэр хийгээл явж байгаа. Янз янзын юм хийгээл явж байгаа. Зундаа ингээд ажилгуулхлаа зөвлөгжүүлэлтийн ажил хийгээл бүр энэ тэгдэх байлж шүү дээ. Одоо арай гайгүй нэг жуулчд ороод ирсэн чинь жуулчд ч бас хамгийн бас юу юм бэ? Худалдаа авалтан дээр ялангуяа энэ гараар хийсэн бүтээгдэхүүнийг худалдаж авдаг. Айгүй энэ солонгосууд их ирж байна. Ингээд жуулчд их ирж байгаа болохоор арай гайгүй болоод зундаа бас нэг ажилтаа болоод байгаа. Урд нь бол ерөөсөө манайх ковидын үе мууяр өмнө бол ерөөсөө тэгэл зун нь бол зөвлөгжүүлэлтийн ажил хийгээл. Зөвлөг мөлөг тааш. Энэ хаттын зөвлөгжүүлэлтийг манайх хийжсэн. Оо тийм үү. Хатад биелагийг нөө. Хатад биелагийн зөвлөгжүүлэлтийн бүгдийг нээс. Таньдаг төстэй. Тий. Үндэсний үйлдвэрлэлээ одоо дээдлээд үндэсний үйлдвэрлэлийг илүү их дэлгэрүүлж байгаа. Тэгээ гавд төгсөөхтэй их баярлалаа. Тэгээ бид нэвтрүүлэг одоо подкастын маань одоо сонирхолтой нэг бэлэг танд гардуулах гэдэг. Манайх одоо өөрсдөө худалдаа авалт хийгээд сүүлийн хэдэн жил яг одоо intellectual property буюу те оюуны өмчөөрөө одоо ялгарж байгаа нэг үндэсний брэндүүд байна. За үндэсний үйлдвэрлэлийн тэр тусмаа одоо олон танигдсан гэдэг юм бол энэ 5 нүдэн гэдэг нэг брэнд байгаа. Үндэсний хэв загвартай. За тэгээд аяг шаацсан одоо Монголын одоо нүрийг тахалж байгаа сонирхолтой брэнд байгаа. Энэний бүтээгдэхүүний дээжийг танд подкастын зүгээс бэлэг болгоо. За баярлалаа. За энэ нотын бишээд тавьчих. За. Тэгээд төгсөн ах маань бас гардер төгсөн ах маань өнөөдөр бас бидэртээ бас чамгүй удаа хугацааг өөрийнхөө туулж өнгөрсөн амьдрал, за туршлага тэгээд маш олон зүйлийг хуваалцлаа. Танд их баярлалаа. Би бол тантай үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгтэй гэдэг дээр 100% санал нэг байна. Ер нь бол ард иргэд маань өөрсдөө орлоготой байж иж одоо дараагийн асуудал шийдэд. Энэ бол суур асуудал. Тэрнээс ч бол одоо хүмүүс одоо гой ганган байх эсвэл одоо 100 авчрах ч юм уу те энэ бол шийдэл биш ээ. Тэгэхээр үндсэндээ бол иргэд баян байвал улс баян гэж үг байгаа. Тэгэхээр энэ шигүүдэрий гэдэг энэ брэнд байгаа. Энэ болохоор яг одоо Монгол малчтаас авсан сүүгээрээ одоо шимээ арх буюу одоо сүү цагаан эдэний охи болсон. Одоо шимээ архийг нэрээд бас одоо экспортын бүтээгдэхүүн дэлхийд бас гаргаж байгаа. Тэгэхээр танд бас баярлалаа. Монголын бүх малчид одоо орлоготой байх болтугай гэдэг. За баярлалаа. За баярлалаа.